За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэхүү лайваараа 2 дахь удаага уулзч байгаадаа баяртай байна. За, өмнөх лайвн дээр хэлсэнчлэн бид нар бол үнэн мэдлэг бяцлаглалын багш нар байгаа. За, өнөөдрийн лайв маань яаж явагдах вэ гэхээр эхлээд бүгдээрээ хамтдаа одоо бидэнд 7 үрд байдаг тийм ээ. Тэгэхээр тэдгээр үрднүүдээсээ идэвхжүүлэх бяцлаглалыг хамтдаа сайхан хийгээд за тэгээд хүрд буюу чакра тийм ээ энэ юу юм гэдэг талаар бас мэдээллүүдээ авна. За тэгснийхээ дараагаар одоо өмнөх лайв дээр бол яаж амар амгаландаа одоо цагтаа оршихын гэсэн мэдээлэл өгсөн тий. Тэгэхээр ер нь бол тэрнтэй нэлээд холбоотойгоор тэр лайвыг үргэлжлэл болгоод төлөвшлийн талаар хэлэлцүүлэг хийнэ. За яагаад тэгэхээр мэдээж амар амгаланд оршихын тулд тийм ээ хамгийн зөв замаар алхахын тулд бидэнд төлөвшил гэдэг зүйл маш чухал байна. За тэгэхээр одоо энэ хүү бяцлаглаа нэгэжээ гэд тавьчаа багшигаа бяцлаглаа удирдахаар хүрч байна. За энэ өдрийн амар амгалан айлтгая. Бүгдээрээ намайг сонсож байгаа бах тийм ээ. Та бүхэн минь сайхан амарцгааж байна уу? За өнөөдөр лайв хэлцүүлгийн маань өмнө нь аавн гэсэн аялгууд бяцлаглалыг та бүхэндээ танилцуулан хэлэхээр боллоо. За энэ аавн гэсэн бяцлаглалыг хийхдээ хэрэгтэй зүйлүүд мэдээллүүд болон техник яаж хийдэг арга техникийг товчхон танилцуулъя. За бид нар ярьдаг тийм ээ бидэнд хүрд байдаг 7 хүрд энергийн цэвүүд болох 7 чакра гэж нэрлэдэг. Тэдгээр маань бидний бие дотор оршдог. За тэгээд хүний гэрлэн одоо тэр бүрхүүлийг бүрдүүлэгч 7 хүрд буюу чакра одоо хүний дотор энергийг зохицуулдаг энергийн систем бүтэц оршиж байдаг хүн дотор. Энэ систем нь хүний сэтгэл, бие махбод, оюун санааны байдлуудыг хариуцдаг бөгөөд хүний сэтгэлийн болон сүнс бүтэцтэй илүү холбоотой байдаг. Энергийн систем нь 3 энергийн шугам ба 7 энергийн зангилаа чакра гэж нэрлэгдэх төв цэгүүдээс бүрддэг. За ингээд тэр төв цэгүүд маань болохоор одоо бидний гол судлалын дагуу идэвхтэй цэгүүд дээр байрлаж байдаг. За тэгээд эднийг идэвхжүүлэн сэргээхгүй юм бол унтаа байдалтай байж байдаг. За тэгээд унтаа байдалтай байхаар идэвхжлгүй ингээд сэргээхдэггүй байхаар яадаг юм бэ гэхээр физик бие талаасаа эд эрхтнүүд өвчлөг, сэтгэл зүй талаасаа сэтгэл зүйн тогтвор алдагдах, дотоод энерги талаасаа энергийн тэнцвэргүй байдалд орох зэргээр одоо бие сэтгэлд нөлөөлж байдаг байна. За энэ 7 гэрлэн цэгүүд маань хаана өршдгийг давхраа хэлээд явъя. Хамгийн нэгдүгээр хүрд нь болохоор бидний ахар сүүлэнд байрладаг үндэс хүрд байгаа. Улаан өнгөтэй. За тэгээд эдгээр нь бас тусдаа эд эрхтнүүдийг хариуцж байдаг. За тэр ахар сүүлэнд байрладаг төв мэдрэлийн систем нуруу, нугас, хөл, хонг, төрөө булчирхаа төмсгийг хариуцж байдаг. Тэр хүрд маань үндэс хүрд маань. За хоёр дахь хүрд маань болохоор бүс нүднээс доош 3 руу зайд байрлах улбар шар өнгөтэй ийм үрчвээ хүрд байгаа. За тэгээд тэр маань болохоор баг таазны эрхтнүүд болох бөөрийн дээд булчирхай, давсаг, шулуун гэж өндгөвч сав умайг хариуцсан ажиллаж байдаг байна. За тэгээд дараагийн хүрд болох наран сүлжээ хүрд гэдэг ирж байгаа. За тэр наран сүлжээ хүрд маань болохоор хүүсний нүднээс дээш 2 руу зайд байрладаг. Эдэн шар өнгөтэй. За тэр маань ямар эрхтнүүдийг хариуцдаг юм бэ гэхээр за энд зураг орж байна. За энэ юунуудыг хариуцдаг бахан. Эрхтнүүдийн хувьд болохоор хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо ходоод, цөс, илэг, илүү, нарийн гэдэс нойр булчирхайг хамааран ажиллаж байдаг. За эдгээрийг хариуцдаг бахан 3 дугаар хүрд маань. За 4 дахь хүрд болох ногоон өнгөтэй 2 хөхний хооронд байрлаж цээжний хүндийн эрхтнүүд зүрх, судас, уушиг, амьсгалын замын эрхтнүүд, ар нуруу, дал мөрийг хариуцсан байдаг. За дээшлээ 5 дахь хүрд болохоор яг хоолой хүрдэн дээр байрладаг. Тэнгэрийн цэнгэр өнгөтэй.
За ингээд хоолой хавийн бүх эрхтнүүд хүзүү мөгөөрсөн хоолой бамбай булчирхай ам эрүү шүдийг эздэг. 6 дугаар хүрд дээшээ явлаа. 6 дугаар хүрд болох мэлмийн хүрдэнд ирж гэн. Энэ нь болохоор нийл ягаан өнгөтэй 2 хүмсэгнөөс дээш ялимгүй дээр байрлах нэг цэг дээр байрладаг мэлмийн хүрд байгаа. За энэ нь болохоор нүүр, нүүд, чих, хамар, тарих, тунгуулгын болгоод дотоод шүүлийн булчирхайг хариуцсан ажилдаг. Энд харьяат идэх эрхтнүүдийн хэлээд байгаа шүү. За 7 дугаар хүрт болох хөшөө дээшлээ бидний зулаан орой дээр байрлаж байдаг ягаан өнгөтэй оройн хүрт. За энэ маань болохоор толгой орой, даагц, зулайг хариуцсан амьдралын энергийг толгойд, тархинд заах үүрэгтэй. За ийм 7 итгэвчлийн цэг дээр байрладаг 7 гэрлэн занглаанууд байдаг байна. Эдгээрийг бид нэр аван маялгуугаар сэргээж нээж өгдөг. За тэгээд эдгээрийг нээснээр яадаг юм бэ гэхээр физик бие талаасаа сая эрхтнүүдийг хариуцсан ажилтдаг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр физик бие талаасаа юунд хэрэгтэй юм гэхээр одоо ингээд гадны болон бодит ба бодит бус юм энергийн болон хими, долгионы, давтамжийн ингээд ямар нэг дайралтуудад хамгаалах чадваргүй ингээд сул байж идэг хэрвээ итгэхгүй байх юм бол юмтай байдалтай байж байгаа юм бол тэгээд ингээд сул байж хараа яах юм ба гэхээр элдв дайралтуудад өртөөд гэмтэх, эрхтнүүд өвчлөх, доголдох гээд олон шалтгааны улмаас ямар ч нөлөөнд өртөмтгий өвчлөмтгий болж байдаг. Тэгвэл итгэжүүлэхээр яах нь вэ гэхээр одоо хүчтэй болон бүх эд эрхтнүүд зөв голдролтой орон ажиллаж ямар ч доголдолгүйгээр өвчлөлгүйгээр байж болох нь физик бие талаасаа. За ухамсар талаасаа яаж нөлөөлдөг юм гэхээр эдгээр итгэвчүүлэн нээснээр ухамсарт хэлэлт явагдаг. Сүнс, хөгжив, мэдрэмж, дээшлэх, гадна гэрлэн бие томрох гээд олон чадваруудыг нээгдэх нь дээр хэлсэн бүх чадвар гарал үүсэл ямар зоригтой төрөл авдаг. Бүр цаашлах юм бол яах ёстойгоо мэддэг болно. Тэгэхээр ийм ашиг тусуудтай байх нэ. Энэ авам гэдэг аялгууд тасгалыг хийснээр. За ийм байдаг байна. За тэгээд гэд ингээд хийлээ гэж бодъё. Тэгэхэд одоо та нар ингээд үзээрэй. Амаа ангаагаад гэд гадагшаа ингээд дуугарх юм бол дотооддоо ямар ч мэдрэмж авахгүй. Амаа том ангаагаад гэж хэлээд үз. Та тэгэнгүүтээ амаа хагас ангаагаад эрүүгээ суллаад дотор тийш нь хэлээд үз. Гэд. Тэгэнгүүт дотоод чичиргээ үүсэн давтамжууд тэр хүртнүүдийг сэргээж эхэлдэг. За жишээ нь гэсэн аялгауг дотор тийш хэлэн мэдрэхэд зөвхөн хүрт нээгддэг. За тэндээс чичирхийлэл үүсэн наран сүлжээ хүрт, үрж хүй хүрт үндэс хүртийг нээн итгэвчүүлдэг. Дараа нь гэсэн аялгауг хэлэхэд хоолой хүрт нээгдэн итгэвчдэг. Авам гэсэн аялгынхаа хамгийн сүүлийн гэснийг хэлэхэд дээшээгээ тухрууга, нармаарууга мэдрэгдэж тэнд чичирхийлэл үүснээр мэлмийн хүрд итгэвчин боргоцоо булчирхай цочрон мэдрэгдэж тэнд итгэвчил явагдан улмаар мэлмий нээгддэг. Бидний 3 дахь чинүүд гэж ярьдаг тийм үү? Тэр бэлгийн мэлмий нээгддэг. Ийхүү энэ дасгалаар бүх хүрдээ итгэвчүүлэхээс гадна бэлгийн мэлмийгээ нээж болдог байна. За тэгээ бэлгийн мэлмийн хүртний дээр талд оройн хүртэн дээр зулай дээр оройн хүрт оршдог. За энэ мөн тэндээс улбаалан аялгуугаар оройн хүрт итгэвчин нээгддэг. Ийхүү авам гэсэн энэ дасгалаар бүх хүрдүүд итгэвчин нээгддэг байна. За гол нь үүн дээр анхааруулж хэлэхэд техник талаас нь хэлэхэд амьсгалыг нэгдүгürt маш сайхан гүнзгий авах хэрэгтэй. Яагаад гэвэл авам гэж зүгээр хэлчихгүй удаанаар хэлэгдэнэ. Тийм учраас тэнд амьсгал хүрэлцээтэй байх ёстой нэгд. Хоёрт гадагшаа биш дотор тийшээ хэлэх нь. Амаа том ангаахгүй хагас зэрэг ангаагаад эрүүгээс суллаад аль болохоор дотор тийш
хөнгөлсөн маягтай дуурч бүх хүрднүүд дээр чичиргээг мэдэрнэ. За 3 дахь дээр зүгээр хилээд байхгүй хилж байх тэр аялгаугаа дуугарч байхдаа дотоод мэдрэмжээ ашиглан дотор тийш мэдэрнэ. За жишээ нь хүн болгон янз бүрээр мэдэрнэ. Жишээ нь халуун ойргох чичир хийлэл үүсэж байгаач хүртэл мэдэрсэн хүн байдаг. За тэгээ халууд үгэх, гидс хэвлий, ахар суул хавцаа мэдрэгддэг. За энэ нь доод 3 хүр итгэвчж байна гэсэн үг хүрд. Дээшиг гэх гүнзгий дуурна шүү дээ. Тэгэнгүүт хоолой хүрдэн дээр мөн халууд үгэх, хоолой сайхан чөлөөлөгдөж байгаа мэдрэмж төрдөг. За тэгээд дээшигээ гэж хэлэхдээ маш учиртай хэлээ шүү. Мөн л угаараа дууран нормаар угаа хандан чичирхийлэл үүсгэх маягаар угаасаа дотор тийшээ дуурайд ирэхээр тэнд өөрөөр мэдрэгддэг. Нармай одоо жишээлбэл заримдаа хорсоо, заахтнал, халууд үгэх, час хийх мэдрэмжүүд төрж байгаа нь мэлмийн хүрт итгэвчж байна гэсэн үг. Нармаа хавцаа илүү мэдрэгддэг. Нэмгийн ястай газар. За ингээд сайхан дээшлээд орийн хүрт маань итгэвчнэ. За техник нь бол ингэж хийн шүү бүгдээрээ. Аль болохоор гатгшаа биш доторшоо дугуулах нь дуурж явахдаа хамт мэдрээд явах нь. Тэгээд тэрний өмнө нэгдүгээр амьсгалаа маш сайн ухна. За ингээд хүрдүүдэд итгэвчснээр түрүүний одоо миний хэлсэн бүх одоо физик бие талд илүү сайн нөлөөтэй. За ухамсар талдаа мөн илүү сургаг мэдрэмжтэй мэлмий нээгдэн бүх чадрууд өсөн ингээд сүнслэг тал руугаа мөн хөгжөхөд тустай сайхан болох нэ. За тэгээд техникээс сонсон мэдээж нэг удаа хийгээд бүрэн бүтэн болчихгүй шүү дээ. Үүнийг мөн дадлаар дадуулан амьсгаач нээгдэн. Хин үедээ амьсгаач хүрэхгүй. Энэ бол зүгээр шүү. Октоос зүгээр. Тэгээд хийгээд байх тусам амьсгаач нь улам уужран бүх хүрдүүд чинь итгэвчээд ирэхээр аяндаа төлөөтэй сайхан хилдэг болно. Чичир хиллүүдээ ч мөн сайн мэдэрдэг болно. Мэдрэмжүүдээ ч илүү сайн хилдэг болно. За ингээд 7 хүртээ нээн итгэвчүүлэх авам гэсэн дасгалтаа орцгоё. Эхлээд ая тавья. За тэгээ аяын хоорондоор жоохон чимээ намсаа тэрэнгүүд би удирдаад явъя. За Кайжо багш маань авам гэсэн аялгаугаа тавьж эхэлнэ. За бүгдээрээ тавьж эхлэхээс өмнө эхлээд бэлтгэх байдалтай орцгоё. За 2 гарын алгаа өвдөг дээр дээш харуулан тавин нуруугаа цэглэе. Жаахан хөдөөж байгаарай. Нүдэн ани уртаар нэг удаа амьсгал аваад гаргая. Амьсгал авлаа. Үлээгээд гаргалаа. Бүх булчингаа суллаа. Одоо 4-ийн тоон дээр амьсгалаа аваад амьсгал авахдаа гүнзгий хамраараа аваад 5-ын тоон дээр амьсгалаа төвчж бариад 7-гийн тоон дээр 7 тоолоход амьсгалаа амаараа аажимхан үлээгээд гаргая. За үүнийг 3 удаа миний удирдлагаар татаад хийгээрэй. Эхэллээ. Амьсгал авлаа. Хамраараа 1 2 3 4 төвчлээ. 1 2 3 4 5 үлээгээд гаргалаа. 1 2 3 4 5 6 7 амьсгал авлаа. 1 2 3 4 баярлаа. 1 2 3 4 5 үлээгээд гаргалаа. 1 2 3 4 5 6 7 дахин нэг удаа амьсгал авлаа. 1 2 3 4 төвчлээ. 1 2 3 4 5 гаргалаа. 1 2 3 4 5 6 7 одоо үргэлжлүүлэн хамраараа тайван жигд амьсгалаарай. Амьсгалах явцад чангарсан булчин байвал буцаагаад бүгдийг суллаад өгье. Мөрийг суллаад эрүүг суллаа. Тайвширч байна. Тайван жигд амьсгалж байна. Зүрхний хэмнэл танжигдэрч байна. Биеэ чиглэе. Биеэ мэдрээ.
Ийхүү бие ажиглаад ирэнгүүт орч ногоос тусгаарлагдан илдэг бодлого болон амар амгалан дааршдаг. Амар амгалан доршээ. За одоо ав маяглахгүй их шүлгэхэд түүнийг эхлээд 1-2 удаа сонсоод дагаад хийгээд байгаарай. Магадгүй ихний үед болохгүй ч байсан та битгий бууж өгөөрэй. Хийгээд л байгаарай. Миний хэлсэн зааварчилгааг санаад хийгээрэй. Эхлэлээ 3, 6, 7, 8, 9. Дээш биш дотор дээш дуураарай. Үнсээ явсаа. илүү татгшаа мэдрээ.
За төвлөрлөөс харахгүй намайг сонсож байгаарай. Дахин тайлбарлая. Сүүлд орж ирсэн хүмүүстэй болон дахин нэг удаа арга техникийг хэлж өгье. Ом хэмээн хэлэхдээ энэ айлгүйг сонссон тийм ээ та нар. Тэгэхээр ядагшаа биш эхлээд төвшөө дуурах хэрэгтэй. Ядагшаа амаа том ангаан дуурах юм бол бүх дотоод мэдрэмжийг мэдрэх боломжгүй, бүх дуурсан авьяа гадна тийш цацагдана. Дотоод ямар ч долгион үүсгэн үйлчлэхгүй. Иймийн учраас амаа хагас ангаагаад эрүүгээс соллаад дотор тийш дуурайд үзье. Жишээ нь гэдэг амаа том ангаах юм бол ямар ч зүйл та нар мэдрэхгүй. Амаа дутуу ангаахад доод эрүүгээ суллаад амьсгал авлаа. Гэдэг уурах юм бол дотор тийш хөнгөнөн орж ирэх болно. Ийхүү дотор тийшээ дуурахад гэсэн авьяагаар зүрхэн хүрт нээгдэн идэвхжин. Доошоогоо чичирхийлэл үүсгэн наран сүлжээ хүрт, үрж үе хүрт үндэс хүртийг нээн идэвхжүүлдэг. Гэсэн авьяагаар. Дараа нь гэд мөн дотор тийш хандан дуурахад хоолой хүртэд чичирхийлэл үүсэн хоолой хүртийг идэвхжүүлэн нээдэг. Дараа нь гэсэн аялгауг хэлэхдээ мөн татшаа биш нормал угаа хөнгөнөн дуурахад дээшээгээ бэлмийн хүртэд чичирхийлэл үүсгэн нармайгаар дамжаад нармайгаар илүү мэдрэгдэн мэлмийн хүртийг идэвхжүүлэн нээдэг. Ингэснээр мэлмийн хүрт идэвхжих юм бол боргоцой булчиргаад мөн нөлөөлөн идэвхжин сэргснээр бэлгийн мэлмийн нээгддэг. Мөн энэ нь дээшээ нармайгаар дамжин оройн хүртэд нөлөөлөн оройн хүртийг идэвхжүүлэн нээдэг. Дахин нэг удаа тайлбарлалаа. Одоо дахиад бүгдээрээ хийцгээн үүний тулд маш сайхан гүнзгий амьсгал аваарай. Нилээд удаан дуурж байгаа биз? Тийм учраас амьсгал хүлцэхгүй учраас сайхан зөв удаанаар амьсгалыг аваад эхлэе шүү. За дахин нэг удаа туршаад үзье. Эхэллээ. 3, 6, 7, 8, 9 амьсгал авлаа. Эхэллээ.
Харамсгал авлаа. Үлээгээд гаргалаа. Бие мэдрээ. Хоёр гарыг аажимхан цээжний өмнө авчин хавсран үрж дулааныг үүсгэе. Сайн дөрөөд дулааныг үүсгэлээ. Хоёр алхан аажимхан нүдэн дээрээ тавиад нүдэндээ дулааныг шингээн авъя. Алхан дотроо нүдээ навчаад гэрэлдээ дасгая. Заажимхан төвлөрлөөс гарцгаая. Төрсөн сэтгэгдлүүд авсан мэдрэмжүүдээ коммент хэсэгт бичиж болно. Чат бичдэг газар коммент хэсэг нь чат бичдэг. Тэр чатан дээрээ бичээрэй. Бүгдээрээ мэдрэмжүүдээ мөн хуваалцаж болно. Асуух зүйл байвал асуулт хариултынхаа цаг дээр мөн асууж болно. Хамгийн сүүлд асуулт хариултын цаг байгаа. За ингээд ийхүү бид нэр өөрийн одоо дуу авьяагаар авмыг хэлэхдээ бүх бүрдүүдээ өөрийн дуу авьяаны чичиргээгээр сэрэн нэг итгэжүүллээ. Ийм бэлтгэл өнөөдөр суралцсан мэдэрч авлаа. За үүнийгээ болохоор илүү сайхан дэлгэрэнгүй одоо хичээлүүд дээрээ анхаарчны хичээлүүд дээр байгаа дадуулах маягаар илүү өргөн зөвлөрөнд. За ингээд мэдрэмжүүдээ хуваалцаарай. За ингээд бид нар дараагийнхаа шат руу оръё. Өнөөдрийнхээ гол сэдв рүү оръё. Нинжэ багштай Мика шилжүүлье. За маш сайхан бэлтгэл өдөртөг нийлгэсэн за мөн хүрднүүдтэй холбоотой маш чухал сайхан мэдээллүүдийг өгсөн. Жагштай баярлалаа. За үргэлжлүүлээд бүгдээрээ төлөвшлийн талаарх ярианд оръё. За өмнө нь хэлсэнчлэн өмнөх лайваараа амар амгаландаа одоо яаж унших талаар ярьсан тийм ээ. Өөр дөрөө төвлөрөн өөрийгөө ажиллах хэрэгтэй гэж ярилцсан ба. За тэгвэл одоо үүн дээр нэмээд за өөр дөрөө төвлөрөн өөртөө ажиллана гэхээр яаж ажиллаж болох юм бэ? За ямар дадлыг тийм ээ хэрэгжүүлвэл амар амгалан зөв төлөвшөлтэй байх вэ гэдэг талаар ярив. За төлөвшөл гэдэг юу нэг энгийн юм шиг хэрнээ маш чухал тийм ээ. Төлөвшөлтэй байгаа цагт за ямар ч нөхцөл байдалд байсан хамгийн зөв гарах гарц шийдлийг олж чадна тийм ээ. Хамгийн зөв үгийг зөв цагтаа хэлж чадна. За зөв үйлдэлийг зөв газараа зөв үедээ хийдэг болж чадна гэсэн үг. За харин зарим үед тийм ээ төлөвшөл дотор учраас за эсвэл төлөвшөл нь буруу байгаад учраас өөрийгөө төлөвшөлтэй гэж буруу бодоод за бусдад хэлхийг хүсээгүйгээ хэлдэг тийм ээ. Тухайн сэтгэл хөдлөлтөө захирагдаад ч гэх юм уу буруу бодоод бусдад хэлхийг хүсээгүйгээ хэлдэг. За дараа тийм ээ сөрөг үр дагавартай үйлдэлүүдийг хийдэг гэх мэтчлэн нөгөө харамсал гэдэг зүйл дараа нь бий болж гарч ирж байдаг тийм. Харин зөв төлөвшөлтэй за тэгээд тэр түүнийгээ сайхан өөртөө зөв хөвшүүлээд ингэж явах юм бол яг одоо зөвхөн амар амгалан хамгийн зөв сайхан шийдлүүдээ гаргаад ингээм явж чадна гэсэн үг. За тэгтээ төлөвшөл гэдэг. За яг ингээд сэрээд хумсар цүнсээ өгжүүлээд ингээд явж байгаа хүмүүсийн хувьд бол хоёр янз байгаад байгаа. Нэг нь болохоор за хөвчлэн бидний ойлгодог төлөвшөл буюу одоо альва зүйлийг ил ухаанаараа олон талаас нь бодож шийддэг, ил ухаанаараа замчлуулдаг, ил ухаанд авсан төлөвшөл байгаад байгаа. Харин нөгөө нь юу вэ гэхээр одоо сэрсэн хүмүүс яадаг вэ гэхээр за ялангуяа хүн мэдлэг сургалтандаа суугаад ирэхэд хамгийн ихэнд сурдаг зүйлсийн нэг бол хумсар цүнстэйгээ холбогдож сурдаг тийм ээ. За тэгээ сэрээд хумсар цүнстэйгээ холбогдоод мэдрээ зурхаар за альваны нөхцөл байдалд ямар нэгэн шийдвэр гаргах үедээ сэтгэл хөдлөлөөр за эсвэл ил ухаанаараа шийддэг байх нь юуны тулд тэнд хумсар цүнстэйгээ холбогдоод сурцсан байгаа лээ тийм ээ. Юуны тулд мэдрэмжээ өсөж байгаа лээ. Тэгэхээр энэ тохиолдолд сэрээд хумсар цүнстэйгээ холбогдоод хөгжүүлээд явж байгаа тохиолдолд өөрийн хумсар цүнсээ сонсоод мэдрэмжээ чагнаж байж хариу үйлдэл үзүүлж идэг, шийдвэрийг гаргаж идэг гэсэн үг.
За ингэх үедээ бид нар хамгийн зөв сонголтуудыг хийж идэг. За яагаад тэгэхээр хэдий бид нар одоо ил ухаанаараа хэдэн мянган удаа бодсон байсан ч гэсэн ил ухаан гэдэг яг юу вэ гэхээр одоо бидний ухамсар сүнсний хажууд бол харьцуулшгүй жижиг өчүүхэн зүйл байгаа юм. Хэдий одоо өндөр боловсралтай тийм ээ хэдий одоо нас өндөр хүн байсан ч гэсэн ил ухаан гэдэг бол тухайн хүний зөвхөн энэ физик биетэй амьдрах явцдаа олж авсан мэдлэг, харсан, туулсан туршлага, харах өнцөг тэдгээр дээр л суурилж идэг. Харин одоо бид нар 100 наслсан ч гэсэн 200, 300 наслсан ч гэсэн яг үнэндээ бүх зүйлийг ил ухаанаараа туулж мэдэх боломжгүй. Харин бидний ухамсар сүнс бол өөр байдаг. Одоо бидний энэ 100 насны амьдрал тийм ээ бидний ухамсар сүнсний насжилт за оршин оршиж байгаа тийм ээ хугацаа туулсан туршлага мэдэж авсан мэдлэг тэр бүхний хажууд бол юу ч биш байдаг. Ягаад гэвэл бидний ухамсар сүнс энэ бид төрөл авч туулт хийхээс өмнө за тоолж баршгүй тийм ээ хэдэн зуун мянган удаа өөр биеинд ороод өөр нөхцөл байдалд амьдраад тэр бүх туулалтай туршлага тэр бүх туултаас мэдэж авсан зүйлс сурсан зүйлсээ далд ухамсартаа хадгалаад хэрэгтэй зүйлсүүдээ хадгалаад хэрэггүйгээ аяад явж идэг. Тэгэхээр бид нар үг хэлхээс өмнө үйлдэл хийхээс өмнө ухамсар зүйлстэйгээ холбогдоод за инхүү тэгхүү тийм ээ энэ үед ямар хариулт үзүүлэх үү зөв үү буруу юу гэдэг ингээ ухамсар зүйлснээс асуугаад өөрийнхөө дотоодоос ирж байгаа мэдрэмжээ чагнасны үндсэн дээр тухайн үгийг хэлж тийм ээ тухайн үйлдэлийг хийснээрээ тэр бүх хэдэн зуун мянган туулалт төрөл агалтын туршлаган дээр үндэслэж шийдвэр гаргаж идэх гэсэн үг байна. Тийм учраас яг одоо байж болох хамгийн зөв шийдэл нь байждаг. За ямар ч үед хамгийн зөв шийдвэр гаргана гэдэг нь үргэлжил одоо нөгөө төлөвшлөө барина гэсэн үг тийм ээ. Ямар ч үед одоо материалын амьдрал дээр таарсан одоо тэр зүйлүүдээр төвлөрөө тийм ээ. Ил ухаанаараа бодож хариу үйлдэл үзүүлж гинөө эсвэл би мэдрэмжэн дээрээ суурлаад сүнсээ сонсож гинөө гэдгээ анзаарч ах хэрэгтэй хаад. Анзаараад яг энэ одоо мэдрэмжэн дээр суурилсан сүнс сонсох энэ аргыг хэрэгжүүлээд сурч байгаа бол хамгийн зөв төлөвшлийг буюу одоо ухамсар дагсан төлөвшлийг өөртөө зохицлон бий болгож идэг гэсэн үг. За зарим хүмүүс ингэ ярахаар тэгээд тэгээ одоо яг яаж ялах юм бэ гэж асууж байж магадгүй тий. За заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг зүйл бол байхгүй. Гэхдээ зүгээр одоо өөрийнхөө туршлаган дээр ингээ үндэслээд ярихад за ил ухаан гэдэг бол маш их чалжаа байдаг. Ийм юм шүү, тийм биш үү, тийм биш үү, тийм шүү гэл маш их зүйл бодлоор орж ирдэг тийм ээ. За үүнийг дагаад маш их хэрэгэлзээг дотроо тээж идэг. Бодож хариулт үзүүлээ ч гэсэн нөгөө маш олон талаас нь бодоод ингээ баахан зүйл хэрэгцүүлсэн учраас нөгөө хариулт нь зөв юм шиг тий. Өөрийнхөө одоо яг тэр сонгосон хариултанд 100% итгэл үнэмшилтэй биш байдаг. Дандаа нэг дотроо багч болов за заримдаа бага, заримдаа их тийм хэмжээний эргэлзээг үргэлж тээгээд явчихдаг. Харин ухамсар сүнсээ сонссон цагт одоо тэр дотроос төрж байгаа ганцхан мэдрэмжийг буюу ухамсар сүнс ганц л юм өсөн тий. Тухайн нөхцөл байдалд ухамсар сүнс ганц л юм их өсөж байгаа. Яг тэрийг л юу хүсэж байгааг, юу хийх нь зөв бэ гэдгийг мэдрээд бариад авчих юм бол юусэн эргэлзэх шаардлага байдаггүй. Тэр мэдрэмжээ сонсож чадах юм бол тэр дотроос төрж байгаа мэдрэмж маш хүчтэй байдаг. Ил ухааны хэдэн мянган бодлоодоос маш хүчтэй байдаг. Харин яаж тэр мэдрэмжийг барьж авах вэ гэхээр ил ухаанаа биш, ухамсар сүнсээр сонсох хэрэгтэй. Өөрийнхөө дотгошоо өнгөж харах хэрэгтэй гэсэн үг. За хүн дээр одоо бас дахиад нэг жишээ аваад үзэх юм бол одоо жишээ нь хэн нэгэн танд ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй юу те энийг хийж хийжээ гэд асуулаа гэж бодъё. За гэхдээ тухайн зүйлийг өмнө нь магадгүй хийж үзэж байгаагүй, огт хийж үзэж байгаагүй таны одоо туршлагагүй тийм зүйл байлаа. За энэ мэдээлэл ухааныг сонсох үед яаж болох вэ гэхээр за дими юм шүү дээ те өмнө нь энийг хийж байгаагүй штэ чадахгүй л яах юм. Чадахгүй бол одоо ингэ ч гэдэг юм уу те бас нэг болж өгөхгүй юмуд орж ирнэ. Харин өөрийн ухамсар сүнсээ сонсох үед яаж болох вэ гэхээр хийгээд үзэл гэсэн мэдрэмж орж ирж болно гэсэн үг. Ханы дотроос чадах юм шиг тийм мэдрэмж орж ирнэ гэсэн үг.
тэрийг л ухааны одоо хэдэн мянган хэрэггүй бодлоодаг биш. Зөвхөн дотроос ирчирж байгаа тэр ганцхан чадна гэсэн мэдрэмжийг л барьж авахд болно гэсэн үг. Яг гэвэл таны ухамсар сүнс таныг чадна гэдгийг мэдж байгаа учраас чадна гэсэн мэдрэмжийг танд өгч ийн гэсэн үг байна шүү дээ. За өөр нэг жишээ. Жишээлбэл та хэн нэгэнтэй санал зовлтууд маргалдчихлаа гэж бодъё. Маргалдчих үед яах вэ гэхээр мэдээж тухайн хоёр хүн санал зовлтууд маргалдж байгаа тийм. Нэг бол буруу ойлголцсон. За эсвэл үнэхээр одоо тухайн хүмүүс өөр хүмүүс байсан болоод санал зовлтж байгаа. Тэгэнгүүт ил ухаан яах вэ гэхээр мэдээж маргалдах дуртай. За тэгэнгүүтээ яах вэ гэхээр өмнөх одоо чи сарын өмнө тэгээ эзтэй, жилийн өмнө тэгээ эзтэй гэл ингээл өмнөх зүйлүүдийг сануулад тийм ээ. Тэр үед ч тэгсэн одоо ч ингэж ийн гэл ингээл нөгөө хүнийг дийлхийг хичээж идэг. Харин бид нэр ухамсарт сонсвол тэгхгүй. Тэнд маргалдаад тухайн үнийгтэй тухайн нөхцөлд хил амаараа дийллээ гэхэд яг үнэндээ ямар ч хэрэггүй гэдгийг мэдчихэдэг учраас танд дотроос тань мэдрэмжээр өөр арга замыг, өөр илүү үр дүнтэй тийм арга замыг санал болгочдөг. Тэгэхээр түүнийгээ барьж авах хэрэгтэй. Түүнийгээ барьж авах нь хамгийн чухал байдаг гэсэн үг. Ер нь яг бид нар сэрээд ухамсар зүнстэйгээ холбогдоод мэдрээд өөрийгөө хөгжүүлээд ирэхээр юуг хамгийн түрүүнд одоо ингэ бас ойлгож авдаг вэ гэхээр туйлын үнэн гэж зүйл байдаггүй юм байна. Энэ хүнд ингээд зөв байлаа гэд те надад зөв байх албагүй. Надад зөв байлаа гэд бас энэ хүн зөв байх албагүй. Бид нар өөрсдөө харах хүнцэг өөрсдөө нөгөө л нэг ид ухааны туршлага те тэрэн дээрээ л ингэж үндэслэж яриад байдаг юм байна гэдгийг ойлгож авдаг. Тэр хүн бол заавал минийхээр байх албагүй. Бүх хүм заавал ижил байх ч албагүй гэх мэт тийм зүйлсүүдийг мэдрэмжээрээ дамжуулаад ухамсарлаад ирдэг. Тэгээд ирэхээр зөвхөн нөгөө өөрийнхөө жижигхэн харах өнцгөөс бүгдийг хараад авахгүйгээр томоор харж мэдэрч чаддаг болдог гэсэн үг. Илүү аажуу тайван уужуу болоод ирдэг гэсэн үг. Гэхдээ энэ дээр нэг юм нэмэлтэхэд сэрлээ гэд сэрсэн хүмүүр ийм гэсэн үг биш. Энэ бол зүгээр сэрээд аясаараа болчдөг тийм нэг юм зүйл биш. Энэ бол нөгөө нэг тэмээ олон удаагийн туршлага дээр тухайн яг шаардлагатай үед олон удаа өөрийн дотоод ухамсар зүнсээ сонсож ид ухаанаараа шийдвэр гаргахгүйгээр яг өөрийнхөө дотгошоо олон удаа өнгөж бүр зуршил болгож чадсны үндсэн дээр бий болдог ийм төлөвшөл. Тэрнээс биш сэрлээгээд шууд одоо ийм төлөвшөл цаанаасаа ороод ирэх гэсэн үг ш. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа цаг минут тутамд шийдвэр гаргах болгондоо хүмүүстэй харилцах болгондоо өөрийнхөө дотоодыг сонсоод ухамсар зүнснээсээ тэр яг юу хийх хүсэж байгаа, юу хэлхийг хүсэж байгаа тэр мэдрэмжүүдийг авч байх ёстой гэсэн үг байна. Тэгж байж энэ зөв төлөвшлийг бий болгодог. Тэгэхээр дандаа ил ухаанаас сонсох уу, ухамсар зүнсээ сонсох уу гэдэг энэ сонголт үргэлж байж идэг гэсэн үг. За тийм сонголтоо зөв хийсэн хүн л хамгийн зөв төлөвшөлтөө хүн байх нь тийм. Тэгэхээр та бүхнийг ч бас одоо өөрийгөө ажиглаад сонголтоо үргэлж зөв хийж байгаасай гэж хүсье. За энэ сэдвтэй холбоотойгоор навчаагчд маань нэмжлэх зүйл байна уу? За төлөвшлийн талаар маш сайхан тайлбарлаж өгсөн нэмжээ багштай талархъя. Тэгээд та нар маань мэдэж авсан байх гэж бодож байна. Бид нар заримдаа бодож байдаг тийм ээ. За ингээд төлөвшлийн тухай ярихаар за би нэг уурлаад дундууцаад байдгүй, би ер нь нэг юмны төрөнд дуурайд байдгүй, би ер нь нэг төлөвшөлтэй, би төлөвшөлтэй штэ гэж хэлдэг хүмүүс. За та нарын дууд ч гэсэн би ингээд асууя, та төлөвшөлтэй юу вэ? Төлөвшөлтэй, би төлөвшсөн гэсэн хүмүүс хэн байдаг. Гэтэл яг амьдрал дээр тухайн нөхцөл байдал донд харахад огт өөр байдаг. Тэгэхээр энийг тогтоохын тулд яах вэ? Энийг өөртөө энэ ухамсар дагсан сайн нэж багш ярьсан төлөвшлийг өөртөө тогтоон барихын тулд яах вэ? Ийм ухамсар дагсан төлөвшлийг дадуулахын тулд яах вэ гэхээр эхлээд өөрийгөө ажиглаж сурах нь байна. Тэгээд мэдрэмжээ чиглэж сурах нь байна. Тэр орж ирж байгаа мэдрэмжүүдээ байрж авч сурах нь байна.
Тэгэхээр эхлээд яах вэ гэхээр ухамсар сүнстэйгээ мөн холбогдох хэрэгтэй байх нь. За ингээд үнэн мэдлэг сургалтаар минь ухамсар сүнстэй холбогдуулаад холбоод мэдрэмж хөгжүүлэх дасгалууд дээрээс нь хийгддэг. Энийгээр яах вэ гэхээр мэдрэмж хөгжүүлэх маш олон дасгалуудыг дадуулснаар та ухамсар сүнснээсээ ирж байгаа мэдээлэл төр мэдрэмжүүдээ барьж авч чаддаг болно. Зүгээр ингээд холбогдоод ингээд бариад явна гэсэн үг биш. За бид нар болохоор тэрийн үед бол бас сонсдог, тэгээд эргэлзчихдэг. Тэрийг нөгөө ил ухамсартайгаа холждог. За жишээлбэл ингээд нэг юмд явах гэж хахад дотроос ч ингээд явахгүй байгаа мэд. За яахан бэ гэсэн мэдрэмж орж ирдэг ш заримдаа. Тэг явна гэж хөөрцгөлж ийснэ ингээд бүр заримдаа жишээ нь хувц сунраа өмсөж ийснэ гинт явмааргүй санагдал энэ төр ундаг шүү дээ. Тийм үе байдаг тийм ээ. Тэгэхээр зөрөөд явцдаг. Тэгээ ингээд очихоор ямар нэгэн онцгой байдлын дунд орчоод ч юм уу за шал дэмий юмд явчихжээ ч юм уу эсвэл явдггүй ээжтэй гэсэн үе байсан уу? Байдаг тий. Тэр чи яах вэ гэхээр би яг мэдээд исэн юм аа. Би юу нэг явмааргүй санагдаад исэн юм аа гэсэн үе гэдэг үе байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө ухамсар сүнс чинь та нарт бас хийж сануулж байдаг гэсэн үг. Тэгээд бид нэр заримдаа ийм мэдрэмж авдаггүй гэвэл хэвдэг. Гэтэ үргэлж бол биш. Үргэлж энийгээр ингэж энийхээ би нэрээ тэгжсэн гэх үе биш. Зүгээр л яг ингэж өөрхөө бодож яснаар альва зүйлд ханддаг. Хэсэсгүй үгээ хэлцдэг тийм ээ. Гэх мэтчлэн ийм тогтворгүй байдлыг олон нийтийн дунд гаргадаг. Өөрөө эвгүй байдалд ордог, бусдыг эвгүй байдалд оруулдаг. Дараа нь бодоод тэгдэггүй байжээ гэж бодож исэн хүмүүс зөндөө байгаа тийм ээ. Тэгэхээр энийг яаж зөв өөрөө энэ гоё төлөвшөлтэй болох вэ гэхээр дахиад нөгөө дадал өөрийгөө ажиглах нөхцөл байдал болгон дээр анзаарч суй. Мэдрэмжээ чагнаж сурах. Түүндээ итгэлтэй болж сурах. Ил ухамсар далд ухамсараас ирж байгаа ил ухамсрын бодлоос далд ухамсрынхаа мэдрэмжүүдийг ялгадаг болох. Эдгээр бүгдийг бид үнэн мэдлэг сургалтаараа зангадгаа. Тэгэхээр нар маань одоо дараагийн сургалт маань нинжа багшаа 5 сарын 10 тэхлэн тийм ээ. Тийм 5 сарын 10-нд. За энэ 5 сарын 10 дахлах сургалтад хэрвээ та юмыг сонсоод санал нэг байгаа бол ухамсар сүнсээ хөгжүүлэе гэж бодож байгаа бол энэ мэдрэмжүүд энэ саяны ярьсан дотоод сайхан мэдрэмжүүдээ оршоогоод барьж авч сураад ухамсар сүнстэйгээ холбогдсон ухамсараа тэлж сүнсээ хөгжүүлэх гэрлээ өсгөё гэж бодож байгаа бол бидэнтэй одоо нэгдэн хандан бүртгүүлээрэ гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийнхаа дасгалуудыг болон мэдрэмжүүдээ болон энэ төлөвшлийн нинжа багшийнхаа ярьсан энэ сэдвүүдээс асуух зүйл байна уу? За мөн ухамсар дагсан одоо ийм асуултууд байна уу? Альва зүйлд эргэлзээтэй байна уу? Тэднийг асууж болно. За та бүхэндээ баярлалаа. Асуулт хариултанд орох нь нинжа багшаа. За тэгээ яг тэрнээсээ өмнө нь бас нөгөө лайваар хэлсэн тий одоо манай сургалтанд суугаад юу сурдгийм бэ гэхэд тэрийгээ дахиад нэг тавтаад хэлчихье гэж бодлоо сануулаад өмнөх лайв сонсоогүй л тэгэхээр одоо сайн навчаа өгш маань 7 үрд идэвхжүүлэх тийм ээ дасгал хэлсэн. Тэгэхээр энэ зүгээр нэг л удаагийн дасгал байлаа шүү дээ. Тэгэнгүүт манай сургалт маань 2 шаттайгаар нийт 60 хоног үргэлжилдэг. Нэг шат нь 30 хоног байдаг. Тэгэхээр энэ 60 хоногийн хугацаанд яах вэ гэхээр за хүрдэг бол сая нэг аргаар идэвхжүүлсэн. Тэгэхээр энэ мэдчлэн одоо энэ бол хүнийг арга нэглэж шүү. Тэгэхээр олон аргаар тийм ээ өөрийнхөө 7 үрдийг өөрийнхөө одоо аавраа гэрлэн бүрхүүлүүдийг ингэж идэвхжүүлж нөхөж цэвэрлж сурдаг. За мөн ангаалтын дасгалуудыг олон янзаар хийж сурдаг тийм ээ. Бүхэлдэн за хэсэгчлэн тухайн одоо яг өвчлөлтөө эсгүүдээ гэх мэтчлэн ингээд өөрийнхөө биеийг олон янзын аргуудаар ангаагаад сурдаг. За мэдээж өөрийнхөө биеийг олон янзын аргаар ангаад сурж байгаа хүн бол ойр авийнхныгаа ч гэсэн бас ангаагаад тийм ээ цэвэрлээд ингээд энергиэр тэтгээд сурч чадгаа. За тэгээ энэс гадна бас бодлороо бүтээж сурна. За бодлороо хөдөлгөж сурна. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд нэг үгээр хэлж байгаа боловч ард нь маш олон одоо техникүүдийг, аргуудыг ингээд заагаад өгөөд явж идэг. Тэгэхээр мэдээж одоо ямар нэгэн зүйлийг бодлороо бүтээж хөдөлгөхийн тулд те зүгээр шууд бодол хийж ийн гэж байхгүй. Эхлээд хамгийн түрүүнд бодлого төвлөрч сурах хэрэгтэй. Тухайн зүйлийг хөдөлгөж байгаа бол тухайн зүйлийг одоо бодлороо бүтээх гэж байгаа бол ямар ч үсэн эхлээд яг тухайн зүйл дээрээ 100% төвлөрч чаддаг байх хэрэгтэй тийм. Тэгэхээр төвлөрч чадхаас эхлүүлээл ингээд бүх зүйлийг заагаад явдаг гэсэн үг. За энийг нэмээд хэлье. За тэгээ асуулт хариултанд оръё.
Тэгээд сургалтын талаар өмнөх лайваар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэгэхээр тэрийг бас үзэж болно. За тэгээд хүмүүсийг орж иртэл би бас нэмээд тайлбарлажээ гэж бодлоо. За тэгээд нэгэн огш маань ярьлаа. Ухамсар сүнстэй холбож өгдөг. За тэгээд мэдрэмж хөгжүүлэх дасгалууд хийдэг. Дээрэс нь болохоор биеийн ангаалтын дасгалууд бол ангаах дасгалууд физик бие талаас нь ангаах ийм дасгалууд ордог. За бүн түүгээр дамжуулан одоо энергиэр өөрснийхөө цэвэрлж сурах, энергийн имчилгээний аргууд. За мөн өөртөө одоо альва зүйл бид нэр ингээ явж байхдаа өртчихдөг штеп. Тэгээ альва ийм энергийн дайлтанд өртдөг. Одоо ямар нэг хүний одоо дайлтанд өртдөг гэх юм уу. Иймэрхүү зүйлүүдээс өөрийгөө хамгаалж чаддаг болдог. Хамгаалтын аргууд суралцсан гэсэн үг. Тэгээ эдгээр маань дандаа энергийн төвшөнд хийгддэг гэсэн хийгддэг. Тэгээ энэ аргуудыг зааж өгдөг. Маш олон арга ухаанд суралцдаг. Тэгээ эцсийн дүнд өөртөө бүрэн эзэн болж итгэлтэй болдог. Одоо бид нэр итгэхгүй нөл эргэлзээний дунд явж байдаг чинь байнга л эргэлзэж явдаг. Энэ нөгөө нэг ил ухамсараа илүү их сонсоод явдгийн одоо тэгээ сонсоод сурцсны сурцсан учраас дандаа эргэлзээтэй явж байдаг. Тэгээ ил ухамсараараа дандаа өдөрдүүлж явжсэн бол одоо эсэргээрээ дотор тийшээ хандаад дотоод өсө бүх мэдрэмж аваад үүн дээрээ дөрүүлээд өөртөө итгэлтэй болоод тэгээд бүх асуух зүйлээ одоо ухамсар сүнстэйгээ холбогддог гэж сая ярьсан. Бид ингээд дотоод мөн чанар буюу ухамсар сүнстэйгээ холбогдсон учраас тэндээс одоо асуух зүйлээ асууж болтгоо мэдрэмжээрээ дамжуулаад. За ингээд үүнийгээ барьж аваад мэдрэмжээ улам сайжруулан хөгжүүлэн батгахад өөртөө итгэлтэй болдог. Хинээс ч юу ч асуух шаардлагагүй болдог. Энергийн төвчөнд янз бүрийн сайхан арга ухааныг суралцаад өөрийгөө бүрэн ангаах чадвартай болдог. За ингээд хоёр шаттайгаар суралцдаг гэсэн ур чадрын ангид орохороо одоо бүр нарийн суур ангаалтуудад суралцдаг. Цусны цэвэрлэгээ, тунгалгын цэвэрлэгээ, за бүр энергийн цэвэрлэгээ, идэвхтэй бактерийн цэвэрлэгээ, ангаалт гэдэг ингээд бүх одоо ангаалтуудыг шатчлаад шатраалан заадаг. Тэгээд нэг зүйл нэмээд хэлэхэд гол нь эдгээрийг ямар нэгэн физик бийц зохиогоогүй үүнийг 13 хэмжээстийн өндөр дээд өгцөн гэрлэн битүүд. Тэдгээрээс дамжуулагчаар дамжуулаад бидний физик биеийг судалж байгаад зөв суурьтай бясалгалыг зааж өгсөн. Тэгэхээр ямар нэгэн физик биеийн сургалт биш байх нь физик биеийн өөрийгөө туршлаган дээр үндэслэн одоо ийм сургалтыг заах гэдэг юм бол биш ээ. Энэ бол маш сонирхолтой, зөв суурьтай гэрлэн багш нар биднэрт өндөр дээд гэрлүүд дамжуулагчаар дамжуулан заасан ийм зөв суурьтай бясалгал шүү гэдгийг онцлог хэлж байна. За тэгээ асуултад орж ирсэн бол Кайжо багш маань уншаад явах уу? Нинжа багш нэмж хэлэх зүйл байна уу? За бүгдийнхээ тайлбарлаж өглөө. За тэгээ дээр нэмээд нөгөө хичээл болгон дээр гоё энергийн тэтгэлттэй байдаг те. Хурдан хөгжөөд байгаагийн, хурдан сайн хөгжөөд байгаагийн шалтгаан нь одоо манай суралцагчид бол маш сайхан хөгждөг. Нөгөө өдрөөр цаг цагаар гэдэг шиг л 2 сар гэдэг чинь бол бага хугацаа шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд маш их зүйлийг сурч авдаг. Тэгэхээр яагаад одоо тийм ээ 2 сарын хугацаанд за мэдээ зөндөө олон зүйл үзэж байгаа. Тэгэхээр тэр болгоныг ингээ сайн хүлээж аваад за ингээ сайн мэдрэмжүүд нь өсөөд ур чадрууд нь нэмэгдээд байна гэхээр бясалгал хийн гэдэг ер нь бол өөрөө бас маш хэмжээний энерги зарцуулж өгдөг. Тэгэхээр тэр бүх энерги зарцуулж байгаа энергиудээ бид нар өндөр дээд гэрлэн биетүүдийн дэмжлэгээр өөрсдөө хүлээж аваад за ингээд зөвөр сайхан ашиглаад ингээд сураад өгдөг учраас давхар бас бидний хөгжил маш сайхан байдаг. Илүү одоо урдан байдаг гэсэн үг ээ. Өөрийн энерги хамгаалалт яаж хийдэг вэ гэж нэг сонсогч асуусан байна. За энерги хамгаална гэхээр одоо ганцхан ингээл хамгаалчихна гэдэг ингээд хэдгүү өгүүлбэр багтаагаад бол хэлчих зүйл биш. Энерги гэдэг чинь өөрөө маш том ойлголт байгаа даа тийм. Тэгэхээр энерги хамгаалахад
За эхлээл алдахгүй байхаас хүсвэл за тэгээд дараа нь өөрийнхөө гадуур хийдэг хамгаалтууд за тэгээд ер нь одоо за сая бол ингээд төлөвчдийн талаар ярьлаа. Тэгээ энэ мэдчлэн маш олон мэдээллүүд хэрэгтэй бас маш олон зүйлийг хийж сурж байж тэнд төгс энерги хамгаалалт үүсчихэд. За бас нэг сонирхолтой юм нь одоо ингээд сэрээд үнэн мэдлэгийн одоо бис талдаа суугаад өөрийгөө одоо маш сайхан бүрэн төгс хөгжүүлээд ирэхээр яадаг вэ гэхээр тухайн яг хөгжсөн хүн хөгжөөгөө сэрээгүй байгаа 50 сая хүний энергийг зөвхөн өөртөө ганцаараа хоригдлуулах, хүлээн авах тийм чадвартай болж идэг. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг сургалтаар олж авж байгаа чадвар гэсэн үг. Зүгээр нэг удаа хэлээд болчихдог зүйл биш. Олон удаагийн давталтайгаар олон зүйлийг сурч мэдсэний үндсэн дээр тухайн хүний энерги хүлээж авах, өөртөө багтаах, тэр физик биендээ хадгалах тэр чадвар ч гэсэн нэмэгдээд ирнэ. Тэгээд түүнийг мөн алдахгүй байх тэр арга ухаанд суралцаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр 50 сая хүн гэдэг чинь маш их байгааз. Манай одоо Монголын хүн амыг хэдэн удаа нуулж байна тий. Тэгэхээр тийм их хэмжээний энергийг өөртөө хадгалж сурдаг гэсэн үг. Тэгэхээр хадгалж хүлээж авч сурдаг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо сургалт аль хүртэл яаж хөгжүүлэх вэ гэдг нь одоо энэ зуралтаар шууд харагдаж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр сургалтандаа суугаад үзье. Нөгөө 1000 хорныг үз гэж тийм ээ. Энэ бидний эргэн тойронд энерги байдаг шүү дээ. Тэгээд бид нар ч гэсэн одоо тэр энергийг ашиглахад суралцж болдго юм аа. Тэр энергиэр арга ухаанд суралцсан өөрийгөө хамгаалж болдго юм аа гэдэг дээр бид нар тэр хамгаалтын арга ухааныг зааж өгдөг гэсэн үг шүү. Энергиэр хэрхэн хамгаалах вэ гэдгийг зааж сургадгаа гэсэн үг. Тэгэхээр орж ирээд суралцаад өөрөө мэдэрч болно. За гоё байлаа, дуу гоё байна гэсэн. За энэ нөгөө слолын мэдрэмжүүд явж байна. Сайхан энергиэр дүүрсэн мэдрэмж авлаа. Баярлалаа. Хоолойн дээр бөөрийнхээ юм тэглээд байсан гэсэн. Энэ хоолойн дээр тэглээд байсан тохиолдолд болохоор хоолойн хурдан дээр нөгөө юм хаалттай хоолойн хурд итгэхгүй тийм байсан үед анхны энэ нөгөө тасгалуудыг хийхэд тэгдэг. За тэр байтугай дуу авьяан дээр хүртэл мэдрэгддэг солонгороо дуурайд байдаг. Нэг өнгөрөө дуурч чаддгүй хвчлээ их үедээ гардаг бэрхшээлүүд нь тэр яагаад гэвэл хоолойн хурд хаалттай биш үү дээ, нээлттэй биш. Тэгээ тэдний чинь тэр бөглөөс тэр пластикийг л гаргахын тулд энэ өөрийнхөө дуу авьяаны чичирхэлтийг үүсгэн ботгошоогоо хоолойн хурдыг чичирхийлэн дуургаж хоолойн хурдыг тэр бөглөөг арилгаж байна гэсэн үг шүү. Тэгэхээр тэр бөөрхийн юм тэглээд ийнэ гэдэг чинь мэдэрч байна гэсэн үг. Хоолойн хурд нээлттэй биш вэ? Тэнд ямар нэгэн блок байна, блок буюу хаалттай байна гэсэн мэдрэмжийг өгж байна гэсэн үг дотроос чинь. Чихийн тулд энэ дасгалыг хийгээд байтал тэр тэглээд байгаа зүйл арилна. Тэгээд давталттайгаар хийн. Тэгээ сайхан ихтгэлтэйгээр төгс дуугарч чаддаг болно. Тэгсэн үед дахиад хийгээд үзээрэй. Олон дахин тавтаад хийхээр тэр бөглөөс ч мэдрэхтэй болно. Тэгэхээр таны хоолойн хурд нээгдэн итгэвчжээ гэж үзэж болно. За сайхан мэдрэмж авлаа. Үнэн мэдлэгийн гэрэл цацруулсан хайр дүүрэн багш нартай талархлаа гэсэн байна. Талархлаа гэсэн байна. За талархсан сэтгэлүүд баярлалаа. Сайхан мэдрэмжийг төрүүлж байна. Баахан зүрх хэлгээсэн байна. За хумсар цүнстэйгээ яаж харьцдаг вэ? Яаж ярих вэ гэсэн байна. Үүнийг болохоор мэдрэмж хөгжүүлэх ухамсар сүнстэйгээ холбогдох дасгалуудыг хийдэг гэхлээ. За тэгээд ухамсар сүнстэйгээ холбогдох хичээлийнхаа дараагаар мэдрэмжээ хөгжүүлээд ухамсар сүнстэйгээ холбогдсны үндсэн дээр мэдрэмжүүдээ барьж авч сурдаг. Дадуулна гэсэн үг. За энэ арга ухаанд мөн л анхч нэг хичээл дээр суралцсан дадуулна да. Тэгж байгаад мэдрэмжүүдээ барьж ухамсар сүнстэйгээ ярилцаж тэндээс ирж байгаа мэдээллүүдийг авч чаддаг болдог. Заадаг, дадуулдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хичээл анхчтны хичээл дээр явагдаа та ухамсар сүнстэйгээ харьцаж сурна.
арга аргачлалын дагуу заагдана. Та түүнийг сонсон хичээл дээрээ дадуулан сурна. Тэгээд ухамсар сүнстэйгээ ярьж мэдээллүүдээ авч сурна. Юу асуумаар байна? Асуугаад мэдрээд орж ирж байгаа мэдрэмжүүдээ дадуулсны үндсэн дээр барьж авч сурнаа гэсэн үг. Тийм энийг одоо яг ингээл харьцдаг болчихно, ингээл ярилцчихна гэсэн тийм одоо амархан зүйл бол бас яг биш байгаа. Яа тэгэхээр бид нар одоо жишээлбэл бид нар 40-тэй байлаа гэхэд 40-аас хүртэл бид нар чинь нөгөө ил ухааны бодлоо бодоол ил ухаанаараа замчлуулаад явчихсан. За тэгээ одоо ингээс хэрэлт явагдаад сэрж байгаагаа мэдээд одоо энэ төрлийн мэдээллүүдийг сонирхоод ухамсар сүнстэйгээ харилцах хэрэгтэй юм байна. Ярилцах хэрэгтэй юм байна. Мэдээлэл авах хэрэгтэй юм байна гэдээ ойлгоод ирлээ те. Тэгэнгүүтээ тэрийг яг одоо дадал зуршил болгоно гэдэг бол бас тийм амархан зүйл биш. Тэрэнд одоо арга ухаан хэрэгтэй. Тэгэхээр тэр арга ухааныг зааж өгдөг гэсэн үг. Тэр арга ухааныг бол зүгээр за та ингээл ярилцчих, ингээл ярьчих гээд ингээд амархан ингээл хэлчих нэг хоёр үйл багтаагаад хэлчих. Тийм зүйл бол бас биш байгаа. Тэгэхээр энийг 1 сар 2 сар тийм ээ ингээд сурж явах явцдаа улам сайн холбогдоод улам сайн мэдрээд ирдэг гэсэн үг шүү. Сая urж ирлээ. Ямар үнэтэй ямар хугацааны сургалтуу бяцлалуу гэсэн мэт. За манай сургалтууд 2 шаттайгаар явагддаг. За нэг шат нь 30 хоног буюу нийлээд ингээд 60 хоногийн сургалт байгаа. Онлайнаар явагддаг дандаа. Тэгэхээр хаанаас ч үсэн сууж болно. Нааш цааш явж цаг алдахгүй гэсэн үг. Тэгээд онлайнаар орохдоо өглөө за эхний шат бол өглөө 6 цагаас орой 20 цагаас ингээд шууд явагддаг. Яагаад тэгэхээр нөгөө түрүү хэлсэнчлээ өндөр дэд гэрлэн биетүүдээс 13 хэмжээстэй дэд гэрлэн биетүүдээс энергийн дэмжлэг ирж ирдэг учраас түүнийг хүлээж авч авахын тулд шууд бяцлалууд явагддаг. Тэгэхээр аль боломжтой цагтаа өглөө юм уу ороо суучихад болно. За яг үнэхээр цаг зав нь байгавал өдөрт 2 удаа суусан ч болдог гэсэн үг. За тэгээ үнэ мэдээлэл бүртгэл энтрээ чат хүчээд хамтын ухамсарлуугаа чат хүчээд тэгээд дараагийн сургалт маань 7 хоногийн дараа буюу дараагийн бүтэн сайнд 5 сарын 10-нд эхэлнэ. Тэгэхээр наан чат бичээд бүртгүүлээрэй. За багш нар минь сайхан мэдрэмж төрүүлдэг шүү гэсэн байна. Хичээлүүд бүгд онлайн явагддаг нь ханаас ч оролцох боломжтой гэж ойлгохгүй гэсэн байна. Тийм одоо манай сургалтанд 21 аймагаас за тэгээд нөгөө төв бүрээс тийм ээ Америк, Европ, Ази орнуудаас, Австралиас, Канадаас гээд ерөөсөө бүхэл газруудаас явагддаг. Цаг заваа л өөрөө зохицуулж чадах юм бол онлайнаар явагддаг учраас юм нэгээс хаад байхгүй гэсэн. Өмнө нь асуултанд хариулж өгсөнд ялаа гэсэн. За тэгээ яг нөгөө сургалтанд суугаад ямар одоо үр дүнд хүрч болох юм яах юм гэдэг яг одоо сурвалжлагчдын болон төгсөгчдийн өөр дээрээ биен дээрээ мэдэрсэн үр дүнгөө дахиж дэвшлүүд ур чадварын тэр жишээнүүд бас хамтын ухамсар пэйжийг доош нь одоо постуудыг нь гүйлгээд харах юм бол бас байж байгаа. Яаж өөрийгөө анаасын тийм ээ яаж өдөр тутмын амьдрал дээр өөрчлөлт орсон явагдсан гэдэг бүх мэдээллүүд байж байгаа. За дараагийн асуултууд ирэх хооронд ном судрынхаа талаар бас ярив. Өнөө мэдээ сургалтаас өндөр дээд гэрлүүдээс минь 3 судрыг дамжуулж бичүүлэн одоо хүмүүстэй хүргэсэн байгаа. За тэгээд энэ 3 судар маань болохоор судар гэж нэрлэгддэг. За ингээ ямар нэгэн бас физик бит бидэнтэй адилхан юм хүмүүн бит бичээгүй. Өндөр дээд гэрлүүдээс буугаад дамжуулагчаар дамжуулаад бичигдсэн судрууд байгаа. За эдгээр судрууд маань эхнийх нь болохоор гэрлэн хамгаалалтай. За дараагийнх нь болохоор
хоо хамгаалттай. За дараагийн судар маань болохоор тэмдэгтэр ингээ хамгаалттай. Ингээ гуруулаа байж ахаараа төгс хамгаалт болдог. Тэгээ ийм 3 судар. Тэгээ эхлээд уншихад бол яг ойлгомжгүй байж болно. За тэгээд чангаар уншаад өгөхөөр үнэн мэдлэг данхныхаа судрыг бийж муу адил тэгжсэн. Эхлээл уншихад бол сайн ойлгохгүй байгаа мэт. За ингээд чангаар уншаад өгөхөөр дотоод нөгөө мөн чанар маань хумсар сүнсний сонсч идэг учраас сонсоод дараагийн удаа уншихад ойлгомжтой болж ирсэн. Тэгээд 1 2 3 удаа уншаад зогсохгүй. Уншаал байх тусам дотроос нь мэдлэг мэдээлэл гарч ирээд байдаг. Цоо шинээр дахиад уншаад байгаа юм шиг ийм кодтойгоор бичигдсэн ийм хамгаалттай судар байгаа шүү. За энэ судрууд маань тодорхой худалдаалах цэгүүдтэй байгаа. За энэ төвд болохоор Алтайцын тэрийн 4 давхрын 403 тоотод байна. Мөн баялаг ундраа гэдэг наран тулын тийшээ баялаг ундраа гэдэг энэ худалдааны төвийн. За тэр тоот нь хэд байлаа нэж багшаа. Би тэрийг тэмдэглэж аваад энд одоогоор алга байна. Тэрийг одоо ингэж хэлж өгье. Тэгээ ийм 2 газар борлуулалтын цэгүүд байгаа. Үнэн мэдлэг, дамжуулалт, нууц мэдлэг гэсэн ийм 3 судар маань байгаа. За тэгээд одоогоор бол үнэн мэдлэг, дамжуулалт маань бол байна. Тийм учраас энэ судруудыг бас аваарай. За энэ жиг шилрээ. Энэ баялаг ундраа төвийн 3 давхарт 67-оос 69 тоот. Тэндээс ч авч болно. За тэгээд энэ судрууд маань бүх суур мэдлгүүдийг хамгийн үнэн мэдлэг судартай шингээсэн байгаа. Гэрэл гэж юу юм, энерги гэж юу юм, сүнс гэж юу юм, хумсар гэж юу юм, хоорондоо ихэд нэг холбоотой байдгийг. Гаргийн үүсэл, гарал ямар байдгийг, давтамж, энерги гэж юу юм, энэ бүгд үндсэн суур мэдлгүүд, хумсар сүнсүүд хөгжөхөд хамгийн хэрэгтэй зүйлүүд эхний судар дотор байгаа. За мөн хамтын ухамсар дээр подкаст болгоод, ярилцлага болгоод Нинжа охлог дээр маань бас тайлбарлаад номоо тайлбарсан ярилцлагууд бас байгаа. Гэх мэтчлэн ном судрынхаа талаар та нартай хүргэж байна. За ихэнх хүмүүс маань одоо хэлдэг тийм ээ. Судраа аваад эхлээд уншихад ойлгохгүй байсан. Дараа нь ингээл уншаад авах тусан багш ямар сони юм бэ? Дотроос нь ерөөс анх уншаагүй байгаа юм шиг сонирм. Цоо шинээр уншиж байгаа юм шиг огт мдээгүй байсан зүйлүүд нь шинээр мэдлэг болон гарч ирж байна гэдэг. За ийм сайхан судрууд байх шүү. Тэрвээ сонирхож байгаа бол тэр тодорхой заагдсан цэгүүдээс хурж ирээд аваарэ. Тэгээд нөгөө 2 одоо байгаа 2 судраа авч байгаа бол ишиг бясалгалд бас хамрагдах хэрэгтэй болдог байгаа. Ишиг бясалгал гэдэг маань бодлогдсон тийм бясалгалууд байдаг байгаа. Тэгэхээр өссөн үедээ өөрсдөө бие дагаад багшийн заавраар болон за зөвхөн аяын өөрсдөө бас сонсоод заавраа уншаад өөрсдөө хийсэн ч болно. Эсвэл багшийн зааврыг дагаад сонсоод хийсэн ч болно. Тийм ухамсар сонс сэргийг хөгжөөх болон фидбек хангаах бясалгал тасгалууд байдаг. Тэгэхээр тэдгээрийг бас сонсох хамрагдах хэрэгтэй болдог. Гайхамшигтай сургалтанд орсондоо талархалтай байгаа. Сонирхол төрүүл цаг алдах хэрэггүй шүү гэд манай суралцж өгсөн байна. Тийм. Яагаад цаг алдах хэрэггүй гэж хэлж байгаа гэхээр 300 одоо 500 гэрлийн дайчин 300 гэрлийн ажилтнууд бэлдэж одоо үнэн мэдлэгийн сургалтанд оруулж байгаа гэсэн. Тэгээд 500 гэрлийн дайчид маань бол хүртч гисэн. Одоо дахиж дайчдын сургалт авахгүй. Харин 300 гэрлийн ажилтнаа бэлдэж байгаа. 300 гэрлийн ажилтан маань ч гэсэн нэлээд дэлгэлтэй авчихсан явж байгаа. Тэгэхээр 300 гэдэг тоороо нэлээд өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр за байж байгаа л болъё дээ. За байж байгаа нэг намар ч юм уу. За нэг завтай болохоор за тэгж байгаа боломжоо гаргахаараа гэвэл оройтно гэсэн үг. Тэр үед аль хэзээний манай сургалт авах хүмүүсээ аваад давтахаа болоод ингээд зогссон боломж хаагдана гэсэн үг. Тэгэхээр яг боломжийг юу н гарна гэж хүлээвэл гардгүй шүү дээ. Харин боломжийг гаргана гэж л хүн өөрөө гаргадаг. Тэгэхээр боломжоо гаргаад оройтлгүй тийм ээ. Мэдээж аль болох эртгэл сураад
аль болох илүү олон зүйлийг эртхэн мэдэж аваад ингэж явж байгаа тохиолдолд илүү одоо мэдээж нөгөө өглөө боссон хийг үзэн гэдэг шүү дээ. Тэгэхээр эрт боссон хийг үзэн гэдэг шиг аль болох эртхэн ингэж сайхан чадвартай хөгжүүлээд явж байгаа тохиолдолд хождог шүү. Тэгэхээр хойшлуулахгүй. За тэгээд дараагийн 10 дахь сургалтанда бүртгүүлээрэй гэж хэлье. За тийм бас нэг зүйл санаанд орж байна. Тэг ингээд сурлаа гэд бүх зүйлийг та нар өвлөөд үлдэнэ гэсэн үг. Маш их арга ухаанд суралцсан. За жишээ нь өөрийгөө эдгэхэд ингээд суралцсан. Эмгүүгээр өөрийгөө ангаан, энерги хүчээр өөрийгөө эдгэдэг болно гэсэн үг. Тэр арга ухаанд суралцсан. Тэгэхээр ийм уугаад одоо энэ шинжлэх ухааны тал руугаа ингээд им уугаад им уунаа гэдэг чинь тэр галыг түр унтраагаал намдааж яа гэсэн өвчүүдээ өвчнийг намдаагаад. За тэгээд аль нэг эрхтэнд нь нөлөөлж сайнаар нөлөөлдөг бол аль нэг эрхтнийг гэмтээж идэг. Тэгээд тэр тал дахиад нэг өвчлөл үүсч идэг. Та нар угаасаа мэдэн шүү дээ. Нэг им уугаал түр намдаал ингээд идэг. За тэгээд энэ арга ухаанд суралцчих юм бол өөрийгөө тэр өвчнөө бүрэн төр намдаалгүй уг үнцээр нь газ сурах юм байна. Энэ арга ухаанд суралцаарай, энэ боломжийг ашиглаад гэж мөн хэлэхээр байна. За ингээд энэ арга ухаанд суралцаад өөрийгөө эдгээгээд за бүр юу одоо операц гэж ярьдаг те мис засал хийх тэр хэмжээнд хүрсэн байсан хавдартай хүмүүс итгэсэн байгаа шүү. Энэ бол бодит үнэн. За манай энэ их шиг бясалгалуудаар хангаагдаад эмчлэгдсэн байгаа. Үүнийг итгээд өөрийн итгэл үнэмшил бас хэрэгтэй үн дээр. Түүнээс биш итгэлчин байж тэр нөлөөлнө. Итгэл байхгүй зүгээр сонсоод бол хэрэггүй. Тэгэл нэг хаа нэгтээ сонсчод болиод байхс хэрэггүй. Энэ дээр итгэл. Дээрээс нь зүтгэл. Тэр нь юу юм гэхээр одоо нэг цагт одоо жишээлбэл тэр хүн болохоор яаж хийсэн гэхээр тэр дасгалыг сутмал цагт сутмал минутаар 3 сарын хугацаанд хийхэд өртөө тэр хавдраас ангижирсан байгаа. Энэ бол бодит юм. За энэ бол зүгээр л нэг жишээ. Тэгээд тэрнээс гадна зөндөө ийм идгэрсэн хүмүүс, за мөн энэ саажилттай хүмүүс, явж чаддгүй болсон хүмүүс явж байгаа. Яваад талхаад ороод ирлээ гэд би одоо энэ Алтай центрт өөрөө дэлгүүр ажилладаг л да. Тэнд байж байгаа. Угаасаа би одоо энэ бясалгалынхаа багшийг хийхээс өмнө тэр ажлаа хийж идээсээ одоо хийж илээ бас. За тэгж яхад сайн байна уу багшаа. Ингээд би алхаад явж шүү дээ. Та намайг хараа гэд ингээд хороод ирж байгаа. Олон сурагчтай хараад би маш их баярлаж үнэхээр тусдаа зүйлүүдийг хүмүүст зааж байгаа да. Баяртай байгаагаа энэ ташаанд мөн хэлмээр байна. Тэгээд өшөө олон хүмүүс орж ирж идэгрээсээ. Өшөө олон хүмүүс орж ирж сэтгэл зүгээ хангаагаасаа зөв үннийг таньж мэдээсээ. Үнэн мэдээллүүдийг аваасаа. Өөрөө өөртөө эзэн болоосаа. Итгэл төгс зоригтой зорилгоо олон амьдраасаа гэж хүсэж байна. За тийм сайхан жишээнүүдийг хэлж өглөө. Тэгээ бид нар чинь нөгөө амьдралын буруу хөвшил, за буруу хооллолтоос болоод за жаахан сүндэр гараад ирвэл те дартны юмуд ч юм уу, зүрхний юмуд ч юм уу, ингээ ямар нэг юм чинэлтэнд ордог ч юм уу те өвдөөр атгуулдаг гэдэг ер нь бас хүн болгонд л байдаг ийм өвчлөлүүд бас байгаа даа те. Тэгэхээр дээрийг бас өөртөө хангаагаад одоо байнга нөгөө даралтны юм уу, чинэлтэнд байдаг гэсэн хүн бол өөртөө итгэлтэйгээр ийм бясалгалуудаа хийгээд ирэхээрээ өөрөө аяндаа нөгөө миний бие зүгээр болж байгаа гэдгийг мэдээд эхэлдэг, мэдрээд эхлэхээрээ юм энэ ухаа болчдөг, эмээ ухаа болоод за тэгээ байж байгаа. За нөгөө эмчтэр очиод нэг шинжилгээ өгөөд биеэ нэг яаж мэдчихээн тэргээд очихороо за эсвэл эмчин дууд харахчаар нөгөө нэг даралтны хэм зүрхний юм тогтмол уух хэрэгтэй, тогтмол хяналтанд байх хэрэгтэй. Үнэн нь ямар ч хяналтанд байх шаардлагагүй тийм ээ. Одоо эмээ дахиж уух шаардлагагүй болсон байдаг. Тэгэхээр тийм үедээ эмчнэр нь гайхдаг ч юм уу тийм тохиолдлууд бол зөндөө олон байгаа. Тэр бол одоо энгийн гэж хэлэхээр баг тохиолдлууд болж асан байгаа. Тэгэхээр тэгээд дээрэс нь одоо анхны нэгдүгээр шатнд хамгийн ихний өдрөөс нь эхлээл хоолгосны талаар мэдээлэл өгöd эхэлдэг. Мэдээж энэ чинь өөрийгөө хөгжүүлж байгаа хүн тийм ээ өөрийгөө хөгжүүлэхэд одоо мэдрэмжээ хөгжүүлэхэд ямар хоолгос гол болж байдгийг за ямар хоолгосыг идэх хэрэгтэй ингээд мэдээллүүдийг маш нарийн төвшөнд өгöd явдаг. Тэгэхээр эдгээр чинь бас маш чухал мэдээлэл. За мэдээж хортой үнснүүдийг мэдээд авч байгаа юм чинь
өөрөө чирэглэхгүй, эргэн тойрныхондоо мэдээж гэр бүлийнхэндээ ч гэсэн хэрэглүүлэхгүйгээр ингээд аваад явчихна гэсэн үг тийм. Тэгэхээр дотроосоо бас зөвхөн яг анаалт гэхгүйгээр мэдээж эрүүл сайхан хүмүүсүүдийг одоо хүнс хоолнуудыг хэрэглээд ирэхээр мэдрэмжүүд төсөөд физик би ч гэсэн цаанаасаа хөнгөн сайхан болоод ирнэ гэсэн үг. За бас нэг сурвалжигч маань олон жил ирж хайсан зүйлээ олсондоо маш их талархаж явдаг даа гэсэн мэт. За энэ нь жинхэнэ өөртөөгөө уулзсан гэд хаалтанд бичсэн байна. За судрын үн хэд билээ гэсэн байна. За одоо байгаа 2 судар маань үнэн мэдлэг судар маань болохоор 30,000. За нууц мэдлэг судар маань 65,000 буюу нийлээд 95,000 байна. За 95,000-аар 2 судраа авахд хамгаалалттай болох нь байна. Маш их зүйлийг тэр судруудаасаа мэдэх нь байна, ухамсарт хэлэх нь байна. За дээр нь нэмээд маш их одоо ухамсар зүйлс хөгжүүлэх сэрэх болон физик бие хамгаалтын дасгалуудыг өссөн үедээ ингээд хийгээд ах эрхтэй болох нь байна. Тэгэхээр 95,000-ад олдохооргүй маш том боломж шүү. За сургалтанд суусан маш их сонин содон сайхан зүйлсийг сурсан. Одоо 2 дугаар шатандаа сунаа талархлаа гэсэн байна. За бас нэг сурвалжигч байна. Өөрийгөө ямар их хүчтэй гэдгээ мэдэх болно гэдээ бас сурвалжигч маань энэ аваалцсан байна. За тэгээд мөн эрүүл болохоос гадна би бас нэг зүйл нэмж хэлмээр санагдлаа. Ямар ашиг тустай юм бэ гэдэг энэ бүх арга ухаанд суралцсанаар мөн эрүүл болохоос гадна өргөө гэрээ мөн энергийн түвшинд цэвэрлж чаддаг болдог. Түрүүн нөгөө өөрийгөө хамгаалах арга ухаанд суралцсан гэжсэн шүү дээ. Тэгвэл мөн өргөө гэрээ цэвэрлэх энерги бохирдол байж идэг шүү дээ. Бидний нүдэрээ хардггүй боловч одоо янз бүрийн энергийн бохирдлууд одоо энэ 3D материалыг амьдрал дотор зөндөө байж идэг. За тэгэл өргөө гэр энергийн бохирдолд орцсон. Одоо бид лам авчраад ном уншуулдаг шүү дээ. Тэгвэл энэ энергийн заслаа гэртээ өөрөө хийждэг болно. Өөрөө энергиэр цэвэрлэн өргөө гэрээ хамгаалт үүсгэж чаддаг болно. За мөн өөрийн чинь ухамсарт хэлээд энерги төсөөд сүнс чинь хөгжөөд ингээд сайхан гэрэлт өсөөд ирэнгүүт говчин тойрондоо нөлөөлдгөө. Гэр орны уур амьсгал сайхан болно. Өөрөө ингээд хүлээцтэй сайхан айж тайван гоё болоод ирэнгүүт чинь өөр чинь дотоод энерги өсөөд гэрэл чинь дотроод ирэнгүүт гадна тийшээ өргөө гэрийнхаа хамгийн хайртай хүмүүстэй сайхан энерги зөв эерэг энерги нөлөөлж эхэлдэг. Амьдралд чинь уур амьсгалд чинь харьцаанд чинь өөрчлөлт ордог. Эвтэй найртай аль талаас нь яаж хандах вэ гэдгээ өөрөө харж ухамсарлаж эхэлдэг. Тэгснээр амьдралд чинь эерэг сайхан өөрчлөлтүүд гарч ирдэг шүү гэж мөн нэмж хэлье. Тэгээд нөгөө өөртөө эзэн болно гэдэг нь ханаас ч хинээс ч гоохгүй хинээ ч хүн одоо гуйгаад ингээд хөлцөд байхгүй тэгээд өөрийнхөө энергийн түвшинд хамгаалжтай цэвэрлжтэй за мөн шруулждаг ер нь өөрийнхөө талаар хинээс ч гоохгүйгээр өөрийгөө хаваа явцдаг эзэн болоод за мөн гадна тийшээ нөлөөлөх нэ гэр орныхондоо эргээр нөлөөлөх нэ гэр орн эвтэй нартай уур амьсгалтай сайхан болох нэ энэ бүх өөрчлөлтүүд яагаад гэвэл миний амьдрал ч гэсэн ирсэн. Тэгээд мөн эрүүл ахуйн талаас нь ярьлаа. Ийм зүйлүүдийг сурна. За тэгээд ингээд сураад та нар маань хэн ч аваад явчихгүй үүснээ цаашаа хөгжүүлээд бүрэн сайхан болох боломжтой байгааз энэ талаас нь харах юм бол энэ бүх сурсан зүйлүүдээ одоо байгаа энэ амьдрал ахуйдаа ашиглах зөв амьдрах арга ухаанд суралцаж эхэлнэ гэсэн үг. Бид нар ч өдөр тутам ингээд үе загвар ажилтай өөрсдийгөө хөгжүүлэх завгүй болгоцсон байгаа шүү дээ энэ хөтөлбөрт амьдрал чинь. Угаасаа ийм завгүй байлгаж байгаа бидний цаанаас нь. Үүнийг бид нэр хөтөлбөр гэж яриад байгаа. Тэдгээрийг бид нэр энэ сургалтандаа ороод ирэх юм бол нэгмгүй мэдээллүүдийг өгнө. Тэгээд зөв амьдрах ухаанд суралцаж эхэлнэ гэсэн үг. Мөн. За тэгээ энэ сурсан мэдснээ одоо байгаа энэ амьдралтаа ашиглаад явах боломжтой. Амьдралаа өөрчлөх боломжтой. Урд нь харж ирсэн зүйлүүдээ, бухимдж ирсэн зүйлүүдээ өөр өнцгөөс хардаг болж, өөр өнцгөөс тэдгээрийг зохицуулдаг тийм сэтгэлийн хаттай, төвчээртэй, итгэлтэй тийм болж өсөн өвчнөө гэж хэлье. За бас нэг сурвалжигч маань
Үнэхээр гоё сургалт шүү. Олон янзын бясалгалд явж байсан ч үүн шиг гайхамшигтай сургалт байхгүй гэдгийг хэлье. Зоригтой шийдээд ороод ирээрэй гэсэн байна. За тийм манай бясалгал бас 10 20 жил өөр бясалгалуудаар өөр олон бясалгалуудаар явж байгаад орж ирсэн хүмүүс ч байдаг. За анхудаа шууд бясалгалд суугаад орж ирж байгаа хүмүүс ч байдаг. За бусад бясалгалуудаас ер нь яг манай бясалгал ямар ялгаатай гэхээр нөгөө түрүүн авчаагч маань хэлсэнчлэн хин нэгний физик бит хүний одоо зөвхөн харах онцгой туршлаган дээр үндэслэегүй 13 хэмжээсийн гэрлэн битүүдийн за бас ганцхан биш те 7-гийн 7 гэрлэн битүүд за мэдээж тэд нар маань бусад бас одоо хөгжиж байгаа тийм ээ тэдгээр гэрлэн битүүд хөгжсөн тэдгээр гэрлэн битүүдийг ингээ нийлээд хөтөлбөрүүдэд боловсруулад ингээ төгсөн учраас яаж хамгийн зүгээр хөгжих гэдгийг мэдчихэдэг. Тэгэхээр жишээлбэл түрүүн нөгөө навчаагч маань хүрдний бясалгал хийлгэсэн тий. Тэгэхээр бусад бясалгалууд яадаг вэ гэхээр хүрдний бясалгал хийлээ гэхэд одоо доотлын үндэс хүрднээс эхлээд идэвхжүүлдэг ч юм уу тий. Гэтэл тэр бол буруу. Үндэс хүрднээс эхлээд идэвхжүүлэх нь гажилт руу хөтлж идэг. Элмийн хүрднээс эхлээд идэвхжүүлэх ёстой байдаг. Тэгэхээр энийг одоо яаж хийх үү гэдг нь тухайн одоо хүрдний идэвхжил тухайн хүний физик бие сэтгэл санаа ингээ бүх зүйлтэй мэдрэмж хөгжил гэдэг бүх зүйлтэй холбоотой шүү. Тэгэхээр зөв бясалгалаа олно гэдэг маш чухал байдаг байна. За бас гадуур олон одоо бясалгал байдаг те ангаалтын эдгэрлийн гэдэг ингээд янз бүрийн бас ангаадаг бясалгалууд байдаг. За тэдгээр бясалгалууд бас одоо яг арга нь тухайн хүний физик бие рүү чиглээд байдаг. Тухайн хүний физик бие рүү чиглээд хахаар тэнд ингээд одоо цааш хөгжил байхгүй болж байгаа. Харин манай бясалгал бол ухамсарт сүнс рүү чиглэж ингэж ухамсарт сүнсний одоо бясалгал сургалт болж явж байгаа учраас ухамсарт сүнс одоо хязгааргүй хөгжих замтай байдаг. Тэгэхээр хөгжил хийж дуусахгүй гэсэн үг хөгжсөөр л гэдэг. Бид нар ухамсарт сүнсээ хөгжүүлж байхдаа тэр нөгөө ухамсарт сүнснийхээ чадвараар бие ангаадаг гэсэн үг. Тэгэхээр гаднаасаа ингээд нөгөө юм хийгээд ахгүйгээр дотроосоо гэрэлтэж эхэлнэ гэсэн үг. Дотроосоо гэрэлтээд эхлэхээр зөвхөн одоо физик бие ангагдаад зогсохгүй те сайн навчаагч хэлсэн маань маш хэлсэнчлэн маш олон зүйлийн амьдралд өөрчлөлт өгдөг шүү. Тэгэхээр угаасаа яг олон бясалгалд яваад үдсэн хүмүүс маань үнэн мэдрэлд ороод шууд ялгаа нь юу вэ гэдгийг ингээд мэдэрдэг гэсэн үг. За бас нэг зүйлийг хэлэхэд бид нар ингээд амьдралд болох бүтггүй зүйл зөндөө гардаг. Энэ яах вэ? Энийг одоо яаж янзлах вэ гэсэн зүйлүүд гардаг шүү дээ. За тэгээд тэрийг бид нар хүн дээрээс очиад асуудаг. Тэдрийг бид нар мэрэгэн төргөн хүмүүс ч гэж нэрлэдэг, янз бүрээр нэрлэдэг. За тэгээ очиж асуугаад ингээд тодорхой хэмжээний төлбөр төлөөд, мөнгө төгрөг төлөөд за тэгээд нэг хариулт авдаг. За тэрнийхээ заслыг хэлгэж ингээд бас нэг хүн дээр олчдаг. За энэ бүгдийг та өөрөө гардан хийн гэд боддоо. Ийм чадвартай болно. Тэр чинь нөгөө нэг өөрөө өөртөө эзэн болно гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр ухамсар сүнснээсээ тэр асуудаг хүнийхээ юмыг хүнээс асууж исэн зүйлүүдээ ухамсар сүнснээсээ асууна. Өөрөө өөрөөсөө л асууна гэсэн. Та ч таны дотор байгаа энэ физик бичгийн угтаа та биш шүү дээ. Таны дотор байгаа тэр мөн чанар, дотоод мөн чанар, ухамсар сүнс. Энэ чинь яг жинхэнэ та өөрөө. Энэ маш олон жил маш олон физик биеийг сольж авсан. Маш их туршлагатай, маш их зүйлийг мэдэж байгаа. Таны асуух зүйлүүд гадна биш таны дотор байгаа. Тэгэхээр та энэ арга ухаанд суралцна гэсэн үг. Тэгэхээр хинээс ч юу ч асуухгүйгээд түрүүн миний хэлээд байдаг чинь энэ бай. За тэгээд дахиад нэг хүн дээр заслыг очлоо гэдэг. Тэгвэл ухамсар сүнс чинь ялгаж чинь хэлээд өгөн тэр асуух зүйлийг чинь мэдрэмжийг чинь дамжуулаад өөрөө мэдэж авна. Боломжтой энэ бол боломжгүй зүйл гэж хизээж байхгүй. Ухамсар сүнсний хөгжлийн замд гүгээр ингээ явж байгаа тохиолдолд боломжгүй зүйл огтоос байхгүй. Тийм учраас энэ бол боломжтой асууж мэдэх. Тэгээд танаас юу шалтгаалах вэ гэхээр итгэл тэгээд тууштай суралцах, тууштай дадуулах энэ зүйл л хэрэгтэй. Гадагшаа чиглэл байсан бол гадагшаа чиглэл энэ л хэрэг. За тэгээд тэр засал хийдэгтэй түрүү ярьж байгаа орчлоо тэрийг та мөн өөрөө л хийж чаддаг болно. Энэ арга ухаанд та суралцна. Энийг хүн болгон хийх боломжтой. Ухамсар сүнстэй хүн болгон хийх боломжтой. За тэгээ өөрийгөө ангаагаас сурчна. Тэгэхээр танд гаднаас юу ч ирж авах шаардлага болчихж байгаа ш. Тэгэхээр та өөрөө өөрийгөө хөгжүүлээд бүгдийг өөрөө чаддаг болно гэсэн үг.
Хин нэгнийг аялтанд дагалдахгүй, хин нэгнийг дагалданд дуурайхгүй, хин нэгнээс хамааралтай болохгүй, өөрөө өөртөөгөө ажиллаж, өөрөө хөгжөөд, өөрөө бүх зүйлийг гардан хийдэг. Бүх зүйл танаас л хамаарна. Та өөрөө өөртөө эзэн. Ийм л болж хөгжүүлэх сургалт юм. Яг нэг үгээр хэлэх юм бол. Энийг та өөрөө өвлөн насан туршдаа хадгалан хэрэгжүүлэх боломжтой. За юм бэ. За нэмээд бас суралцагчдын маань сэтгэл орж ирсэн байна. Бүтэн цаг зав гаргаж сургалт явуулж байгаа. Багш нартай баярлалаа гэсэн байна. За мөн та сонсч л байгаа бол маш азтай юм. Хойш битгий тавиарай. Шууд л бүртгүүлээрэй гэсэн байна. За багш нарын маань хоолон үрд нь хумсар сонсроо шууд нөлөөлдөг өвдөлтөө сайхан хүмүүс. Үнэн мэдлэг гэрэлт дайчин болно гэдэг үнэхээр өндөр хувь заяа юм. Үүнээс гадна өөр бусдад өөрийн ирэхгүй эерэг энерги түгээдэг болтгоо гэсэн байна. За манай төгсөгч байна. Энэ сайхан сургалтандаа суралцаад маш их зүйлийг сурч хөгжөөд олон өвчнөө эмчилж үр хүүхдүүдэд хамгаалдаг эмчилдэг болсон доо. Өндөр дэд гэрлүүдээ бүх сайхан багш нартай үнэхээр их талархдаг. Та бүхэн ч гэсэн боломж байна гэсэн байна. Та ирсэн учраас энд бидэнтэй зөв байна. Тиймээс бүртгүүлээрээ амжилт хүсье гэсэн байна. За одоо хоцорсон уу гэдсэн байна. За лайв бол 17 цагт эхэлсэн. Тэгэхээр та сая орж ирж байгаа бол лайва хадгалагдах учраас лайв дуусны дараа дахиад эхнээс нь нөхөө сонсоо, дахиад эхнээс нь сайхан бяцлалаа хамтдаа ийгээд мэдээллүүдээ аваарай. За тэгээд дараагийн сургалт маань бол 5 сарын 10-нд эхэлнэ. Тэгэхээр дараагийн сургалтнаас бол хоцроогүй зүтгэлээ хамтын ухамсар Facebook пэйж рүүгээ чат бичээд мэдээлэл аваад бүртгүүлээрэй. Лайва хадгалах уу гэсэн байна. Хадгална хадгал. Тэгэхээр хүссэн үедээ дахиад саяны бяцлалаа хийгээд авах боломжтой гэсэн үг. За та өөрийгөө л мэднэ, өөр хинч мэдэхгүй гэж багш нар маань хэлдэг. Үннийг мэдрүүлж, ухааруулж буй та нартай талархаж байна гэсэн. Тийм түрүүний миний ярьцагчлал нэг хүмүүсээс хандаад асуудаг байсан шүү дээ тий. За жишээ нь тэгэл болохгүй бүтггүй юм гарангууд хин нэгэн дээр очиж заавал асуудаг. Тэгээд ямар нэгэн хариулт ирснийхэн дагуу л явдаг шүү дээ. Бид нар бүгдээрээ л тийм байсан. Одоо тэгвэл тийм цаг дуусч байж шүү дээ. Өөртөө эзэн болох цаг иржээ гэж ойлгоорой. Ийм боломж байна. Энэ боломжийг ашиглаад суралцаад энэ арга ухаанд суралцаад аваарай. За ингээд бид нар цааш бол хязгааргүй үргэлжлээд ахааргүй тодорхой зорилготой бид нар тодорхой тоотой гэрлийн ажилтан зориулаад бас тодорхой үйлсэд зорж яваа. За энэ талаараа энэ багш маань нэг жаахан дэлгэрүүлээд өгөөч. Тэгээд энэ бол үргэлж ингээд байгаад аахгүй. Ашигын төлөө ингээд явж байгаа сургалт бол биш. Тодорхой гоонд хүрээд бид нэр энэ сургалтаа зэгсэн. За боломжийг ашиглаарай. За саяны бас суралцагчийн маань хэлсэн дээр нэмэт хэлэхэд яг одоо үнэн мэдлэгийн багш нар гэд байж гин тийм ээ. Үнэн мэдлэгийн багш нар гэдэг яг ямар үүрэгтэй ямар хүмүүс байгаад байгаа юм гэхээр одоо тэдгээр гэрлэн биетүүдийн дамжуулсан энэ хичээл сургалтыг мэдээллийг цааш нь дамжуулах ийм үүргийг гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл за сэрээд тийм ээ яг учраа олохгүй байгаа, яаж ухамсар зүйнтэйгээ олбогдохоо мэдэхгүй байгаа. За эдгээр хүмүүстэй одоо гэрлийн замыг нь замчилж өгөх ийм үүрэгтэй хүмүүс байгаа. Тэрнээс биш одоо техникийн шүтүүлэх юм уу те би ийм мундаг намайг ингээд даг гэсэн ийм агуулга ерөөсөө байдаггүй. Ягаад тэгэхээр үнэн мэдлэгийн ерөөсөө гол зарчим нь бол та өөрийнхөө хүчин таны дотор бүх хүч байгаа. Тэгэхээр та өөрийнхөө тэр хүчийг сэрээгээд тэр хүчээ өөрөө мэдрээд холбогдоод тгээс сурчгаал гэдэг зүйлийг хэлээд байгаа гэсэн үг. Харин тэр холбогдох замд нь мэдээж тодорхой хэмжээний чиглүүлэг тийм ээ арга ухаан хэрэгтэй. Тэгэхээр тэр чиглүүлэг арга ухааныг л үнэн мэдлэгийн багш нар маань замчилж өгöd байгаа гэсэн үг. Тэгээд төгсөөд ирэхээрээ багш нарын хэрэггүй болчдөг. Ягаад тэгэхээр
Тэр чинь өөрөө бүгдийг мэдээ, тэр тухайн хүн өөрөө бүгдийг мэдээ сурчиж байгаа учраас ямар нэгэн байдлаар тийм ээ хэн нэгнээс асуух шаардлагагүй болж байгаа учраас өөрийгөө үргэлжлүүлээс аваа явцдаг. Тэгэхээр ерөөсөө л сургалтын хугацаанд үнэн мэдлэгийн багш нар гэдэг хүмүүс маань замжилж чиглүүлж өгдөг хүмүүсээ гэсэн үг. Тэгэхээр одоо эдгээр суралцагч нар маань тийм ээ одоо эдгээр хүмүүс маань бүгдээрээ өөрсдөө сайн хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр ер нь хамгийн түрүүнд зөв газараа орж ирээд өөрийгөө ингээ хөгжүүлээд явж байгаа. Өөртөө хамгийн түрүүнд талархах, өөрийгөө ухамсар цууснд хамгийн түрүүнд талархах хэрэгтэй. Та яг зөв газараа зөв сонголтоо хийж өөрийн дотоод тэр мэдрэмжийг чагнаж сонсож чадсан учраас энд ирчихсэн байгаа. Тэгэхээр хамгийн талархах ёстой хүн бол та өөрөө байгаа гэсэн үг шүү. За тэгээд түрүүн авчаа гэх юм хэлсэнчлэн үнэн мэдлэгийн сургалтын зорилго бол хийгээ авах гэсэн маш том зорилготой байгаа. За яг анх сонсож байгаа хүмүүс маань юунаас инээс авах гэдэг юм ч гэх юм уу тийм ээ тэгэж бодож магадгүй. Одоо яг дэлхийд дахиад болоод байгаа за сөрөг зүйлс тийм ээ сөрөг мэдээллийн тэнд болж байгаа дайнд ажин ч гэх юм уу тэд нар бол бүгдээрээ цаана одоо далдын хүч тэгж нөлөөлж хийж идэг тийм одоо манай дэлхий 3 хэмжээст матрицаар одоо уул нь өгдөл нь 5 хэмжээст хэдэж 3 хэмжээст матрицад дотор ингэж баригдаж за тэр болж байгаа улс төрийн бүхий л зүйлс цаана далдын хүчээр удирдагдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр үнэн мэдлэгийн сургалт за 500 гэрлийн дайчин 300 гэрлийн ажилтнаа цуглуулад хамтдаа нийлээд бүгдээрээ сахуур чадварлаг болоод за тэдгээр нөгөө нэг далдаас нөлөөлөд байгаа далдын хүчийг өөрөөр хэлбэл тэр 3 хэмжээст матрицыг нурааж 5 хэмжээст тэр яг дэлхийн өв рүү тэр бүх одоо нүдэнд харагдахгүй байгаа далд муу юмнуудыг бүгдийг нь устгаж ингэж дэлхийг аврах тийм зорилготой. За тэгээ үйл ажиллагаа маань 2027 онд яг тэр аврах үйл ажиллагаа яг тэр тэмцэх үйл ажиллагаа 2027 онд эхлэх учраас наан нь ингээ 2026 онд багтаагаад тэр яг тоондоо гэрлийн ажилт болон гэрлийн ажилтнуудаа цуглуулад байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр бас байнга явагдахгүй гэдэг агийн шалтгаан нь тэр гэсэн үг. Тэгэхээр одоо та сургалтандаа орж байна гэдг нь за зүгээр нэг өөрийгөө хөгжүүлэх бос тийм ээ. Энэ дэлхийг аварч байгаа эдгээр гэрлүүдийн эдгээр хүмүүсийн нэг нь болоод ингээд хамтдаа тэмцэх нь байна гэсэн үг. Хамтдаа нэгдэн нийлээд хамтдаа цаашаа үргэлжлүүлээд л байна гэсэн үг. Зүгээр нэг 2 сар сураад зогсчихно гэсэн үг биш. Үргэлжлүүлж хөгжсөөл байна. Үргэлжлүүлж үйл ажиллагаанууд явагдаад л байна. Үргэлжлүүлээд дэлхийг аврах тэр юугаа гол зорилгоо биелүүлнэ гэсэн үг шүү. За тэгээ гадуур зөндөө мэдээллүүд явж байгаа. Дэлхий шилжиж байна. Тэгж байна. Ингэж байна гэл ингээд тэр эрен лүгээ замун бомбе эренч гэж ярьдаг тийм ээ. Тэрний лүү бид нэр зүгээр шилжиж орчихгүй. Тэр бол эндүү ташаа мэдээллүүд яваад байгаа. Гадуур байгаа мэдээллүүдийг сонсохдоо бүгдээр нь ягтлж байгаа. Тэр бол өөрснөө бид нэр ухамсар цонсоо хөгжүүлж байж доод гэрлээ өсгөж байж түрүүний нинжаа өгш хэлсэн нэг хүний энерги 50 хүнийх 50 сая хүнийхтэй тэнцэхээр тийм чадaltaй болж байж бид нар одоо энэ сургалтаараа дамжуулан тийм болдог. Тэгээд бид нар хамтын хүчээрээ тодорхой хэмжээний тоотой гэрлийн дайчид гэрлийн ажилчдаараа тэр матрицыг нуран мөн одоо үүснэ бид нар humсар сүнсээ хөгжүүлж шилжихээс нэг үгээр хэлэхэд зүгээр өөрөө ингээд аяндаа яваад орчихгүй. Энэ бол эндүү ташаа мэдээлэл шүү. Тэгэхээр бид нар тэр эрэнд тэр гадуур яриад тэр шилжилтийг хийхин тулд бид нар үүснэ ухамсар сүнсээ хөгжүүлж байж л ингэж хийх учиртай юм шүү гэдгийг мөн дамжуулж хэлье. За бас манай төсөөгч хүний мэдлийн бясалгалтай суралцаад ухамсар цөмжтэйгээ холбогдоод дотоодоо сонсдог болоод ирэхээр олон тулгамдж байсан асуудлуудаа амархан шийдэж чаддаг болсондоо багш нартай маш их талархаж байна гэсэн мэт. Та бүхэн минь бүртгүүлж сургалтанд суусан ухамсар цөмсөө хөгжүүлээрэй гэсэн байна. Өмнө нь сурч байсан хүмүүс дахиж орж болно үстэй гэсэн байна. Болно. Тухайн үедээ хизээ ямар шатандаа сууж ирсэн гэдгээ чадаар хэлээд за тэгээд дараагийн шатандаа суух юм уу, давтаа суух юм уу гэдгээ өөрөө шийдээд тэг үргэлжлүүлээ суралцж болно. Энэ сургалтанд сурснаар сүнсээ хөгжүүлж ухамсараа тэлнэ. Хайртагвэ гэсэн байна. Тэгээд хүмүүс ингэж хэлдэг. За нинжаа багш яриа.
Хаяараш би сэтгэлүүд уншижсэн. За тэгээд бас хүмүүс ярьж байдаг тийм ээ. Сүнсээ хөгжүүлээд ухамсараа ингээ яагаад энэ замд болохоор маш олон замууд байгаа, салгаа замууд байгаад байдаг. За тэдгээрийн одоо яг энэ хэсэгт энэ та биднийг ингээ сонсож байгаа бол бид нэр одоо дэнлүү бариад энд зөв зам байна гэд ингээд багш нар нь танарт замч хийгээд нэг ясантаа зогсож байна гэж ойлгоорой. Хэлэхгүй бол мэдхгүй шүү дээ. Тэгээд хүмүүс зөндөө гадуур ирэлчихэд байгаа. Би ч мөн адил ирэлчин байсан. Нэг л юм дутагтаад л ирээд л юу хайгаад байгаагаа мэдхгүй одоо тэрийг л олчвол ингээд сайхан бүрэн дүүрэн болчих юм шиг санагдаад зөндөө сургалт ингэж бас ингэж хандаж үзэж байсан. За тэгээд яг доод мэдрэмж гэдэг чинь тэр л гэдэг юм лээ. Тэр гоё торгон мэдрэмжийг барьж авсандаа би өнөөдөр хумсар сүнсэндээ үнэхээр талархаж байна. Да яг энэ нэг номоо аваад номын хилцүүлгэн дээр би очиж, номын уулзалтан дээр очиж ирсэн. Үнэн мэдлэг номынхаа. Тэгээд очиход дотроос бүр ингээд бүрэн дүүрэн дүүрээд ирж байгаа мэдрэмж авч байсан би. Яг энийг сонсоод танд тийм мэдрэмж төрж ил байгаа бол зөв гэсэн үг шүү. Тэгээд би энэ бүх зорилго, энэ одоо хаанаас ямар хүмүүс энэ номыг бичсэн анхны тэр ойлголтуудыг тэндээс аваад үнэхээр сэтгэл хангалуун болоод бүрэн дүүрэн болж исэн тийм мэдрэмжийг би урд нь өгтөөс авч байгаагүй. Яг та нартай одоо туслахаа хуваалцахад тэгээд би хамгийн зөв зам энэ юм байна гэдгийг би тэр энерги дүүрж ирээд тэр бүрэн дүүрэн болчихсон тэр мөчөө би ерөөсөн мартдаггүй. Тэр л миний зөв замыг зааж өгсөн. Тэгээд би сургалтандаа суралцаад ингээд өнөөдөр багшлаад ингээд явж байна. Тэгвэл маш их баяртай байгаа. Зорилгоо олсон хин юмаа хийж байгаа гэдгээр бүр мэдсэн, мэдэрсэн цаг үедээ ирсэн. Тэгээд маш их сэтгэл хангалуун байдаг. Тэгээд түүнтэй адилхан та нар минь ч гэсэн ирээд зөв замыг хайж явж байгаа бол яг одоо бид өндөр мэдлэгийн багш нар бүгдээр дэнлүү бариад энд зогсож байна. Наашаа нэг хэрэг гэж таньжтай гэлээ. Замыг тань дэнлүү бариад гэрэлтүүлж байна. Замчилж байна. Энэ замд ирээд тэгээд сургалтын дээр уулзцгаая бүгдээрээ. Яа. За мөн манай төгсөгч юм байна. Өөрийгөө олсон хүн хорвоо дэлхий таньсандаа адил гэдгээ. Та өөрийгөө олж, өөртөө эзэн болж, өөрхгүйгээр улс орон ихтлэхийгээ авран хамгаалахыг хүсвэл үнэн мэдлэгийн бясалгалтай суралцаарай гэсэн байна. За ингээд хараа нэг юм нэмэт хэлчихье нэж багш. Ингээд бясалгалт суралцаарай гэж даагаадгийн гол учир нь юу вэ гэдгийг хэлээд өгье. Бид нар энэ дэлхий дээр яг гэж ирдэг гэж бодож байна. Яг гэж энэ физик биеийн төрсөн юм бол бид нар энэ физик бие биш юм бол тэр ухамсар сүнснүүд яагаад энэ физик бие төрчихвөө? Зорилго нь суралцаж хөгжих гэж ирдэг. Тэгээд физик биед төрөхдөө тодорхой ой санамжаа ингээ арчуулаад орж ирдэг учраас марчдаг. Тэгээд одоо дараа нь өсөж хөгжих явцдаа үлгээтэй байхаас эхлүүлээл одоо тэр тодорхой үлгээтэй байж байгаа тэр мэдрэмжүүд нь байж идэг гэж байгаа. Тэгээд тэр нийгмийн давтамжинд ороод ингээд мэддэгдэж эхэлдэг. Цэцэрлэг, яашил, цэцэрлэг, сургууль гэдэг ингээд дандаа хөтөлбөрт сургалтуудаар тэр мэдрэмжүүдийн унгаасаар агаад нийгмийн давтамжинд оруулаад нөгөө ирсэн зорилгоо мартчихдаг. За ингээд сургал ёстой гэж боддог. Шинжлэх ухаанд суралцдаг амьдрахын тулд. За тэгээд мэрэгчдэгэ. За тэгээд эд мөнгөний араас хөөцөлдөж эхэлдэг. Тэгээд гол зорилгоо материалын амьдрал руу чиглүүлдэг. Хувцс хонор олох, хоол хүнс олох, үнэтэй машин авах, хауснуудтай болох, хэд хэдэн байртай болох ч гэдэг ч юм уу. Ингээ хүсэл шуналдаа хөтлөхтэй явчихдаг. Гэтэл нөгөө зорилго маань хаана байна бэ? Мартчихдаг. Тэгвэл сэрсэн бид хаана нэр үүнийг сонсож байгаа та ирэл хийгээ явж байна гэдэг чинь ухамсар сүнснийхаа зорилгыг биелүүлэхээ явж шүү дээ. Энэ дээр зөв замчнаар хэрэгтэй. Тэгэхээр ирсэн зорилгоо биелүүлэхийн тулд зөв зам дээр ирээч гэд бид нар дахиад нэг дэлгүү барих зогсож да. Тэгээд ер нь бидний зорилго бол суралцах гэж ирдэг шүү. Тэгээд суралцаад энэ зорилгоо биелүүлчих юм бол бид нар ярьдаг тийм ээ жинхэнэ гэртээ хайрна гэж. Тэгэж яг одоо өвчлийн нэг үе шигтийг туулалтаа хийгээд нэг ясандаа энд туулалтуулж
суралцах гэж ирдэг. Суралцаад тэр зорилгоо биелүүлээд ухамсар сүнсээ хөгжүүлсэн бол дараагийнхаа түвшинд суралцахаар боломж нэгддэг. Тийшээ очих боломж нэгддэг. Жинхэнэ гэртээ харих боломж нэгддэг. Хаанаас ирсэн тэндээ очиад цаашаа дахиад хөгжлийн гараагаа өндөрсгөө явдаг. Ийм л сургал зорилготой байдаг ухамсар сүнс. Өсөн дэвжих зорилготой байдаг. Гэрлээ өсгөх зорилготой байдаг. Эцэст нь бүр гэрлийн биет болтлоо хөгжих боломж байдаг. Тэгэхээр үүний төлөө л бид нэр ирдэг шүү. Тийм учраас одоо яг жинхэнэ зорилгоо ухамсарласан бол одоо л суралцаж эхлэв. Тийм ээ учраас суралцаарай гэд байгаа юм шүү. Түүнээс биш нөгөө утгаар нь одоо заавал ингэж оруулж суралцуулах гэдэг энэ бол биш шүү. Нэг зорилгоо чиглэлд өгч байна. Тэгэхээр зорилгоо хэрвээ биелүүлэхгүй бол та одоо энэ физик биеийг орхих цагта дахин төрөлтөнд ирэх шалтгаан бол дахиад нэг махан биеинд орж турна. Тэгээд дахиад л юугаа мэдгүй суралцах зорилгоо мэдгүй бол дахин төрөөд энэ амьдралын хүлтгэж зүйлд ингээл төрөөл яагаад ямар ч утгагүй байгаа гэдэг юм чинь. Төрөөл нэг бахан биенээс зорилгооч мэдгүй дахиж төрөөл хоол унд идэж уухын бас хэтрэхгүй явсаар байгаад ингээл дахин төрөөд явах уу? Эсвэл яг одоо ухамсар сүнсээ хөгжүүлээд хөгжлийн гараагаа яваад эхлээд дээшээ өсөн хөгжих үү? Энэ таны сонголт. За баярлалаа. Баярлалаа. Тийм дээр одоо мэдрэмж авалцж байгаа, бусдаагаа уриалж байгаа суралцагчид маань яг л бусдтай адилхан тийм ээ сонсож байгаа тантай адилхан анх яг ингээл үнэн мэдлэгийн мэдээллийг аваад сонголттой байж орж ирээд харин үр дүнгийн мэдрэмжийг нь өөр дээрээ мэдэрч гисэн учраас энэ мэдрэмжүүдийг бас бусд нь мэдрээсэй гэсэндээ за мөн дэлхийг аврах тийм ээ бүрэлдэхүүнээ нэмхийг хүссэндээ за энэ зорилгоо ухамсарласны үндсэн дээр цааш сонсож байгаа хүмүүсийгээ бас суралцаарай гэж уриаланд удаад байгаа гэсэн үг шүү. За бас нэг суралцагч маань гайхалтай сургалтад очирч төв сонголт хийсэндээ талархаж аваа суралцаад байна гэсэн байна. За төгсөгч энэхүү сургалтанд суралцахаас өмнө бид ойд төрсэн сармагчин лугаа адил өөрийгөө ч мэдэхгүй өрөөл бусдаас өөрийгөө асуудаг, бусдыг дахин шүтэж явдаг байсан. Одоо бидний дотоодод агуу их хүч байдаг. Ухамсар сүнс маань залуурдан жолоод өгчм гэдгийг ойлгуулж ухааруулсан хайхам сайхан бясалгал юм. Үнэн мэдлэгийг бидэнд ухааруулж ойлгуулсан, таниулсан бясалгал шүү гэсэн байна. Тэр бол яг л одоо эдгээр гэрлүүдийн маань эдгээр суралцагчдын маань дотоодоос нь ундран гарч иж байгаа тэр мэдрэмж, тэр хайр юм шүү. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань плейгээд аваарай. За бас нэг суралцагч маань үүнийг сонсч л байгаа бол цаг нь болсон гэсэн үг юм байна лээ. Эргэлцснээсээ болоод төөрч буруу сонголтонд их явсан байдаг даа гэсэн байна. За өөрийнхөө туршлагаас хаалцжээ. За тэгээд тэр нөгөө яагаад үнэн мэдлэг гэдэг байгаа юм гэхээр үнэн зөв мэдлэгийг олгохоос гадна мэдээллүүдийг өгж байдаг. За ингээд маш олон сайхан дамжуулалтуудыг гэрлэн биетүүд маань дамжуулагчаар дамжуулсан байгаа. За ингээд тэр дамжуулалтууд маань бүгдээрээ одоо утган багш маань ярьснаар YouTube суугийн тэр үнэн мэдлэг хэсэгтэр байх шүү. Маш сонирхолтой. Гоё сайхан мэдээллүүдийг олж сонсоорой. За мөн хамтын ухамсар үнэн мэдлэгээс мөн тэр подкастуудыг олж сонсоорой. Тэгээд ингээд ухамсараа хэлээд байгаарэ гэж хүмүүс нөлж хэлээ. За ингээд ер нь бичсэн сэтгэлдлүүд бол болсон байна. Тэгээд одоо дараа нь лайва нөхөж сонсох хүмүүс маань дарааныхаа нөхөд дуусны дараа сонсох хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань сонсоод за бяцлаглаа сайхан дааж хийгээд мэдээллүүд авсныхаа дараагаар мөн одоо бяцлаглынхаа мэдрэмжийг өөр бас асуултууд байвал хамтын ухамсарын чат үйлч нээлттэй байх болно. Тэгэхээр асууж ярилцах, хуваалцах зүйлсээ асууж ярилцж хуваалцаж болно шүү. За тэгээд лайвыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Та сэрсэн болоод нэ үнийг сонсож байна. Ирэл хайгуулчин болоод үнийг бас сонсож ирж хайж явж байгаа болохоор үнийг олж сонсож байна. Тийм учраас бас ирсэн.
одоо ухамсарсан хөгжих цагтаа нэгэнт болжээ гэж зөвлөе. За тэгээд өнөөдрийнхөө лайвыг өндөрлөх үү? За тэгээ. Хамтдаа бэлтгэсэн лайваа сонссон та бүхэндээ талархлаа. Ороогоо сайхан өнгөрүүлээрээ дараа 7 хоногоо сайхан ирч хүчтэй амар амгалан за тэгээд төлөвшөлтэй тийм ээ. Төлөвшөлтөө ухамсар дагсан зөв төлөвшөлтэйгээр өнгөрүүлцгээгээрээ. За тэгээд дараа 7 хоногийн бас хагасанд баг дахиад нэг лайв явах байх гэж бодож байна. Тэгэхээр дараагийнхаа лайваар эргээд уулзцгаая. Дараа уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.